Өсгөө ер нь байнга хөтлөх юм дээ нэг. Тийм зүгээр үзчихлээ тэгээд чадах нь үгүй. Хэцүү байхаа л гэж бодоод. Жон шүлэгтэйгээл эхлэхгүй да. Шүлгээл ихэнх явуулахгүй да. Үхэн тайлбар шүлэг хүмүүс яалаа тэгээ болсон шүү дээ. Ээжийн тухайн нэг шүлэг уншаад бас баларсан тэгээ байсан. Гүйлдэ тэр юу л да. Тэр өөрөө нөгөө жоохон тийм ялгарх онцлогтой байх гэдэг ч өөрөө гоё ихгүй. Бүхэн ер нь ихэнх хүн суугаад ярил ярьж штэ ер нь л тий. Энэ одоо тийм их хийх чинь ингэх чинь гэл. Ер нь бол жоохон тийм бусдаас өөр байх нь өөрөө онцгой л үгүй юм л да. Гоё л да. Чин тайлбар таалагддаг юм гоё дээ. Бас явдалтай юм байна. За их мөндөд үзэгчид та бүхэнд энэ орой минь төргийа. Тэгээ ТV-с телевизээс та бүхэндээ одоо зориулсан хүргэж байгаа бүхэн алдар гэдэг нэвтрүүлгийн анхны одоо дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарын зочноор одоо Монгол Улсын Арслан Пүрэв Арслан маань ирсэн. За тэгээд бүхийн хорхоотон бүх сонирхогч юм уу бүх би бас хичээлж үзсэн. Өнөөдөр төхөр бас Асхотэр арианы бас хошаа ургуулж заах. За олны танд одоо манай үзэгчдэд бол ТV коктейлийн цаамоо гэж одоо олны танд бас одоо жүжигчин Цаланбаяр манаас өрөлдөж ирсэн байна ингээд. Та хоёртаа өрөлдөж ирсэнд баярлалаа. Анхны минь одоо урилгыг бас хүлээж авсан Арслантай их баярлалаа. За. Тийм би одоо Арслантай таарах болгонд бол бас нөгөө бүх ярина. Сүүлийн үед битээр бол одоо энэ Монгол бүхэн нөгөө тодорч одоо гарч ирж байгаа ирээдүйн цагийн хүчнүүдийн талаар бас нэлээ санал одоо солилцдог болоод байгаа. Тэгээ тамирчин бүх хүн одоо тэр ялахын төлөө ямар одоо тэмцэх зүтгэлтэй байхын тэрний бас нэг үлгэр жишээ болсон ийм бүх гэж одоо Пүрэв Арслангаа боддгий шүү дээ. Олноос онцгой чадвар нь бол үнэхээр одоо тэр сэтгэл зүй өөртөө ихтэй эцээ өөртөө тэмцэж чаддаг тий. Тэгж боддог тий. Тэгээ ардаа алдсан явж байгаа дэр нь авч исэн тохиолдлууд бас олон байдаг юм л. Тийм. Харахад. Тийм. Арслан энэ талаар одоо ярих. За. Ямдаа. Гонжиг дамтай нэг байгаа тий. Олон байдаг юм байна. Ард алдаад буцаад гарч ирээд хонгорж идэг тий. Бүгч яг ер нь бол за унлаа гээл яг унахсныхан дараа унахсан гэхгүй бол тэгэл унагчлаадаа гээл тайвшрах юм бол унж өгөхгүй л байгаа юм л да. Ер нь хүүхэд байхдаа ч гэсэн ер нь хайж яваал заримдаа нэг гар уруу эвгүй болох гээд ахаар ч юм уу хүмүүн эвгүй хайчих гэхээр нь болж чор өөрөө догооноор унждаг байсан. Тэгэл тэрнээс эхлээл ер нь за ер нь эцсийн хүртэл байралтал ер нь боломж байд юм байна гэдгийг л одоо өөртөө олон жишээнээс харж исэн болохоор одоо тэрийг л авах боддtiin. Тэгээд ганц тэг азар хойно алдчихад барилдаан гарсан баха. Тэгээд тэрийг ярьж ах шиг байна. Тэгээд ямар ч байсан эцсийн хүртэл барилдаа л гэсэн яг л тийм тухай цаг үеийн л бодол орж ирээл. Тэрнээс л барилдаа үргэлжилсэн байх л гэж. Барилдаа үргэлжлээл одоо тийм барилдаа гарсан байт юм байна. Тэгээд ер нь л эцсийн хүртэл одоо барилдах л одоо Монгол бүхий одоо хамгийн сүүлийн одоо нэг нь давх унах л одоо ач холбогдол нь гардаг учраас тэрэн дээр л одоо тэмцэж байх юм да. Ажилгүй өөртөө боддог шүү дээ. Могийн хувьд одоо Пүрэв Арслангийн хэлээс хардаг ямар барилдаа? Сэтгэл тоногшиж үлдсэн байна. Сэтгэл тоногж үлдсэн барилдаа одоо тэр Санжаадан Пүрэв хоёрын тэр нөгөө их оогоор нөгөө үзүр төрөнд гардаг тэр жилийн Пүрэвгийн барилдаанууд их онцлог барилдаан байдаг. Тэгээ бүрэн төгс Арслантай барилдаан тийм. За тэр одоо жоох маргаантай барилдаан гарсан. Тэгээд бүгч өөрөө нөгөө тэр өдрийн шийдвэр байгаад байна шүү дээ. Тэгээд дахиж барилдуулахаар болсон. Тэгээд би ч өөрөө нөгөө нэг цэнгэлдэх хүрээлэнд ер нь баг анхны ууха давлгааг одоо гайсын уугийн ах битээр сууж байгаад эхлүүлж ирсэн байдгийн. Тэгээд яг тэр нөгөө тойрдог. Тэр чинь яг 18 дугаар секцэнд бид нар үзэж байгаад эхлүүлдэг байхгүй. Тэгээд яг зүгээр хүн нөгөө нэг спортын нөгөө дэмжиж байгаа тэр үед элдвийн юм төрдөг юм. Тэгээд ингээл ягаал одоо шууд ингээд шийдвэр гараад давсан даваагүй гэж явчих юм бол ч амар. Тэгэл ингээл бүгд л бүрэн төгсөөгөө Пүрэвгийн дэмжиж байгаа. Тэгээ байж итл тэр барилдаа нахахаар болоо. Тэгээ тэр нэг давлгаа яваал. Давлгаа сүүлдээ давлгаагаа зогсоож чаддаггүй. Цагдаагийнхан хажууд доороос хурж ирээ одоо бойл гэдэг. Тэр чинь бас их эвгүй юм байлээ. Ингээд нөгөө давлгаа чи ингэж явж байгаа тэр бүх үзэж байгаа дотор нутгийнхан ч хоорондоо бас мууддагч тал байд юм байна. Тэр төв сектор орцсон явж исэн давлгаа тий. Хамгийн гоё тий. Тэгээ яг хуу харж ирсэн тэр бүрэн төгстэй хийсэн хоёр дахь барилдаан тэр Бацуур аврахтаа хийсэн барилдаан тий.
Тэд нар бол үнэхээр стресс гардаг юм. Тэр бүрэн төгстэй сүүл дахиж нахиж барилдаад ингэсэн явж байгаа тэр нэг барьц салаад нэг гар салаагүй явж байгаа тэр авьяач ингэж тавьдаг. Тэр барилдаан л ер нь санаанаас гардаг юм да. Тэр янзын сайхан барилдаан болсон. ТV коктейлчнээс мөхчүүд их байсан юм шүү дээ Арслан. Өөскөө олон улсын хэмжээний мастер болчлоо. Цаамаа байна тий. Одоо энэ цаамаа өөскөө хоёрыг чөлөөдөр нэг жижиг зугаар нэг бараг үзүүлмэл зүгээр юм шиг. Цаана талах бах та. Гэтэ одоо хоёр нь барилт урлагааслаараа өөр ам аваад явчих واخа. Тэг ер нь бол яг та зүгээр тий хал барилдаан тэрнээс манай хүн очиод урлаг спортын бүхэл хүмүүс очиод үзэхэд л манай хүн бусд нь бүгд л ядаж нэг даваатаа салж байгаа. Манай хүн тав барилдаал 5 жаахгүй. Тийм бас шалаа өрөлдөг. Өөскөгийн чи ер нь бол энэ цаамаа өөскөгийн чи ер нь бол 70% хэвтэй. А тэгээ хоёр төр чи юм байдаг аахгүй. Одоо ингээд бүр про англи гэж байгаа. Энгийн англи, бүр нийтийн биеийн тамирын англи хүртэл байгаа аахгүй. Одоо хойлоодын биш хүртэл хичээлдэг. Ингээд тэгэл инхээр чи нөгөө өөскөг чинь тим амир гэж ойлгоцсон. Санжаадан баавар ямар сайндаа бид нар нэг хоол идсэн суужсэн чи манай санжаач бас сонь юм яри суужснаа. Бадрууган бид нар хоол идсэн суужсэн чи уцаа ингээд ухцсан суужсэн. Амьдрал нэрээ айгу харгас юм а гэл тэгдэг байхгүй. Яаваа гэдгсэн чи би одоо энэ хөдөөнөөс хашаатаас орж ирэл өвчин багш нар ирэл ер нь үндсээр барилдахаас өмнө баг ихэнх цаг хугацаа жөлөөд өгөх зориулсан. Жөлөөтийн зааланд өдөр шөнөгүй бэлтгэлийг би улсын аврагуулж үзээгүй. Гэсэн нөөскөө чинь дөш төгч явахдаа улсын аврагуулж байна. Амьдрал нэр харгас юм а гэдэг шиг. Тэгэхээр нэг тиймэрхүү байгаад би өөскөд хэлдэг байхгүй. Өөскөө манай инхөөс чих маазарна. Одоо цаам хоёр нэг үзүүл яах вэ гэдэг би тэгсэн. Гэхдээ яг үндэ удамжны зонд рингний зодоо өөр гэдэг шиг тий. Би үгээл надтай чи газар ихтэйл ингээл байрлаа. Ингээл хэвтэж өгөөл кимоноос зураа байж явах та энэ ганц давхар хамаал эсвэл давхаалдал дээр чин мэрс тэгээд маазрал яжсэн тэгэл яг тэр төрөл нь өөр л дөө. Хоёр гэхдээ ер нь бас барилж байгааг хоорондоо нүдсээ. Гэхдээ одоо тэгээд мэдхгүй усан цолтой бүх одоо сонирхогч бүхтэй удамжинд нэг зодлох байлаа. За ойлголоо. Жишээ. Наа нөгөө бааж ялтаар нөгөө ялт хөөс асууад байдаг штэ. Энэ одын бисрэг над намсраа нороо хэд төрүүлсэн байна, алтан шахаа хэд төрүүлсэн байна, эдгшийн том аваргууд би ч өөрөө нөгөө 2 жил үзүүлчихгүй юу. Одоо хөсгөлийн одгоон баян мөнхтэй үзүүлээд тэгээд хамгийн сүүлийн үзүүлэлт жил нь 800 жил байхгүй юу. Яг ингээл нөгөө би тэгэл маазрал ярьдаг байхгүй. Яг ингээл үзүүлэлчээл туг тойрол явж яхад наадам чи болон арслан гэж ярьсаар арслан болгосон тийм. Сумын азар аврагыг авраг гэж ярьсаар авраг болгосон гэл. Тэгээд сумын ахугаас тэгдэг байхгүй наа. Энэ тэнд таралдахаар онжоо юу вэ? Азаа арслан онжоо юу вэ? Тэгээ явдаг байхгүй. Тэгээ би чи ингээд явчихсан чинь байж энэ шагаа намсраанууд төсөө барилдвал чи одоо яах вэ гэдэг нэ. Тэгээ би ясах бодож шагаа магад одоо бас гэсэн манай шагаа хатуу штэ. Намсраан уучи бараг сумын зан цолтон. Тэгээ би гэхдээ яг одоо юм чин цагаараа байх юм. Одоо энэ Санжаадан бид нартай энэ Батэрдэн авраг барилдаад гүгээд байхгүй байгаас тэгс нэг хоёр за гэсэн. Нас том жишээ авч байгаа шүү дээ. Даншиг наадам суулаагаар 4 жил дараалан барилдахад дөрүүлэнд дараалал төрүүлсэн одоо даншигын дархан аврах цолтой болсон юм хүн. Хоёрт бидний нэг сонин тохиолдол байт юм л да. Өсгөрөөдөө харцаа бол одоо уншдаг хүн мэдэх бах. 20 дугаар зууны төгсгөлд хамгийн сүүл даншиг наадам болоод хаагдсан. Тэр даншиг наадамд одоо аранга мандаа аврах төрүүлсэн. Тэгээ 21 дугаар зуунд дахиад сэргээгээд хамгийн ихний наадам болоход бүрд авг арслан төрүүлээд дараа 4 төрүүлсэн байдаг юм а. Тэгэхээр энэ их сайхан амжилтуудыг үзүүлээд явсан бүрд авгаараа бол үнэхээр одоо бахархаж явд юм а. Даншиг наадам хүрээсэн 2015 үндэсний бүхэн барилдааны зургийн дав авраг жилч байна. За тохиолдолд данжаа хонгодлоо. Тавла. Саавар удааг лавхан золгоод зүүн талаас хавралцаад авсан шууд университет дүрсэндээ саавар удааг баруун талдаа суугдаа бариад ус мохор тонгорлоо. Тавла. Даншиг наадам хүрээсэн 2015 баяр наадмын үндэсний бүхэн барилдаанд өчид 256 бүх барилдаснаас Аранга аймгийн Булганс Мариат алдар спортын ороо Сэвс төчний 150 дугаар анги Хээрэн хойлтон компани эцэг олон улсын сургуулийн бүх Эренцэн бямбын бүр удаваг 8 даван дөрвөлж төрөө өгөхөөр тодорлоо. Даншигын арсан цолны явцлыг хангаж байна.
ингээд төрж байгаа баруун талд хавирлаа. Ингээд баруун талд мушигла. Тавда. Баруун талд зайлаа. Энэ хоёр талдаа сүрхийн татаад ихэдийг өгөхтэй. Тавда гойлаа. Өөрөө сонцлаа. Баруун талд хавирлаа. Төрөөдөж гадтлаа тавда. Даншиг наадмын үндэсний бүхий барилдааны онцлог бол даваа болгонд суглаагаар барилддаг бас их онцлогтой. Баруун талд шигшиж өргөж баруун талд мушигла. Тавда. Бүхэлдээ хэмжээний Монгол улсын залуу урлан Эренцэн бэмбийн бүрүү даваг 8 даван дөрөвдөж Даншиг наадмын авраг цолны бэлтгэл ангаа тугаан тоорлоо. Мушигла тутлаа. Фотоглада тутлаа. Зайллада тутлаа. За талдаа босуулаад хавирлаа. Тавлаа. Голд хөсөлтөн өрлөө. За ингээд одоо шийдэж явсанга. Баруун талд мөсөлтөө баруун бодож фотоглаа. Тавлаа. Даншиг наадам хүрээд сан 2017 шашин соёлын наадмын бүжигдүүлэн барилдаанд 8 давж төрүүлж Эренцэн бэмбийн бүрэг давгад Даншигын аян авраг сол олгосугаа тэргүүн хамлаам гарч чойж явсан. Түрхий бэрсат гуулжтай сүйдлээ. За амбал хоосон ахын жогод авлаа. За хоёртынхаа 8-8 суудыг хандуулсаар баяр наадмын талбай төлөвлөлээ. 8 даваа гэлээ. За ихтэй дарагшаа суулгач шиг байна те. За инхүү Арангаангийн болгонс мөрөд талдар спорт ёроо бүхэлдээ хэмжээний бүх Даншиг наадмын дайны авраг Эренцэн бэмбийн бүрүү даваг Үрээсэн Даншиг наадам 4 жил дараад нь төрүүлж Даншиг наадмын дархан авраг цолны улсыг хангадаа. За цолноосоо илүүтэйгээр энэ том баяр наадам 4 жил дараад нь төрүүлнэ гэдэг нь үнэхээр бас том амжилт юм аа. Ер нь бол Арслан өөрөө түрүү хэллээ л дээ. Арслыг хөдөлмөрч юм. Намайг одоо би нэг сүүлийн нэг 4-5 жил бас нөгөө хүчний бэлтгэл дээр таардаг байхгүй бид нар. Би яг энийг өөрөө ингээд нүдэрээ одоо хажуунаас нь харсан. Тэгээд үнэхээр хөдөлмөрч юм. 12 онд хөө бид нар наадмын бэлтгэл дээр бас цуг байсан тий. Алдрынхан бөөндөө гарч ирсэн. Тэр жил бас ярьж. Анх Монгол бүхий өргөнд барилдаж эхлэхэд нь харж ирсэн баг. Тэгээ ер нь барилдаад ямар ч хүнд ер нь юм дутаж унахгүй. Ерөөсөө яг л өөрийгөө нэг 100% дайчлана гэж тэгдэж штэ. Манайхын жим бол ингээл мөчүүд янз бүр байдаг байхгүй. Тэр нь дандаа сэтгэл зүйтэй нэг холбоотой. Бэлтгэл дээр айгүй сайн байдаг. Зааланд очихороо бас яг тэрэн шиг ингээд байж чаддгүй. А зарим нь бол бэлтгэл дээр тааруу ирнэ. Зааланд очихор бүр сайн байгаад амар байгаад. Тэгээ ер нь барилдахад нь андчгүй л байдیں۔ Тэгээ өөрийнхөө бүх юмыг гаргаж барилдаад унж байгаа хүмүүс. Тэгээд харж ирсэн. Тэр дорх нь бол бас гараад ирсэн. Тэгээ ер нь бол барилдааны ингээд 10-аад оны их үе, дунд үе, тэгээд энэ 20-аад оны их үе одоо барилж байгаатай ингээд харахаар яг нөгөө нэг 12 төгсөөд, дээд сургууль төгсөөд, магистр төгсөөд, доктор төгсөөд, тэнгуүтээ шууд бүр дэше нөгөө академик жиг шиг тийм болж өөрчлөгдөж байгаа. Тэгээ харахаар тухайн цаг үеийн гол өрсөлдөгч бүхчүүдтэй тэр нь ингээд амар тохирсон байдаг байхгүй. Тэр хамгийн одоо мундаг бол бас та нар бол жүжигч хүмүүс нөгөө нэг дүрээ судлаад дүр дээр ажиллана гэж байдаг бах те. Яг тэрийн шиг энэ Бүрүдэг Арслангийн тим чадвар бас л одоо түрүүний миний хэлдэг шиг энэ олон бүхчүүд дундаас онцгой чадвар нь. Ерөн дээр судалгаан дээр ажиллах тэгж өөрийгөө хөгжүүлэх бас ямар давуу тал олгодог вэ гэдгийг ярьж өгч байгаа юм. Тэр нууц биш бол. За.
За одоо магтаал одоо нэлээ их сонссон ч бас эвгүй болох юм. Хоолой молон зангираа. За. Гэхдээ тэгээд ер нь бидний үед жишээл тэрний өмнөх ах нарын үед бол барилдаал нэг хоорондоо нэг зааланд нэг хідэн барилдаал одоо нэгээ судалж амж өгөө хин хиннийхээ мөхийг юу хийдэг гэж мэдэхгүй өнгөрдөг байсан. А бидний үед арай дээр байсан. Гэхдээ л одоо ухраадаг юм уу одоо тэгдэг нэвтрүүлэг одоо юм шиг юм байсангүй. Гэхдээ бид нар айгүйх бүх үздэг байсан хөөхгүй. Би нэгэн даванд унсан ч байна уу? Тэр өдөр би бэртэл гимтэлтэй барилдаагүй ч байна уу? Бүх бүхчүүдийн барилдааныг үзэж хардаг байсан. А тэргүүрээ бас дараагийн барилдаанд барилдах одоо бас нэг одоо нөгөө үгээр бол ханаалын зэхтэй. А энэ хүнтэй бол одоо би зүүнээ өрөөд очих юм бол миний зүүн хөлийг бол одоо авах юм байна. За баруунаа өрөөд очих юм бол зүүн рүү яваад байгаа учраас би баруунаараа тойроод яваад аль болох одоо олон цаг барилдах юм байна. Олон минут барилдах юм байна ч гэдэг юм уу. Энийг бас их боддог ус. Дээрэс нь манай нутгийн бид барилдажсэн ах нар маань тэгэл одоо эднээс айгүйх тийм байнга л одоо бэлтгэл дээр байнга л одоо тийм зөвлөгөө авч чи яагаад ингээд тарангуудаа хүн гараад нэг давхар хамаад унчиж байгаа. Чи наа өнтөө аль болох олон цаг барилдаж наа өнийхөө аль олон их хийлгэж барилдаг. Тэг нэг хэсэг би барилддаг багт нэг хэсгээ хугацаанд л та тэгээд ингээд хүн унах гэхээр унахгүй. Хямдхан хаях гэхээр хаяхгүй. Яагаад гэвэл би өөрөө хөгжихгүй юмсаа санагдаад. Нөгөөдгөө ч хөгжихгүй өөрөө ч хөгжихгүй одоо нэг ийм тэнгууд нь унахгүй. Яг унах гэхээр татаж босож байгаа шиг өөр юм хий. Өөрийгөө өөр юм сөрөө яваад идэх гэсэн. Тэр одоо бас алдааж байж магадгүй, нооч байж магадгүй гэж бас дотроо боддیں۔ Тэгээ бол нэг тиймэрхүү жишээгээр л одоо их барилцсан. Одоо сүүлийн үед бол одоо судалгаатай одоо бүх юм ингээд нарийн боллоо шүү дээ. Хараад одоо би өөрийнхөө алхаа гიშгээ хүртэл үзээд ухраагаад өө би ингэсэн байж тээ. Өө би ингэдэг юм биш тээ. Одоо сүүлийн үеийн бүхчүүдэд бол бүрх боломж нэгдэж байгаа. Энэ дээр бол хэн нь одоо тархитлагаа ажиллуулж, хэн нь одоо тэр спорт тэр зорьсон зүйлтэй үнэхээр үнэнч байгаа мó үгүй байгаа мó тэргүүрээ амьдрах гээд байгаа мó тэргүүрээ амьдрал ахуйгаа оргилд хүрэх гээд амжилтын оргилд хүрэх гээд байгаа мó гэдгээ л одоо яг тунгаагаад одоо энэ заагалчих юм бол энэ бол одоо шүү тодорхой болчихно. Тийм өөр юм цадарах зүйл тархал юм бол ер нь бол бүх барилдна гэдгийг бол зүгээр л барилдна өгөхөөс ер нь л амжилт үзүүлнэ гэсэн ойлголт бол байдаг юм шиг надад санагдав. Яг 2-3-ыг хослуулаад сайхан барилдаад явдаг сайхан бүхчүүд зөндөл олон би. Миний хувьд бол тэр бол надад бол сах цаажил. Зөвхөн бүхэл амь бүхийнхөө төлөө л яг явуулсан. Ёстой юм санагдав. Садамдэр Жарслан хойшоогоо их цөөхөн унсан. Аргашаага ер нь их заргашаага ундгүй тийм онцлогтой бүх байхгүй. Тэгээд Пүрдөөг Арслан хутгаж унгасан. 3-4 ч удаа баг хутгаж унгасан. Дан шуудган дээрээс хөндлөө алхуулад тэгээд төрүүлж буусан нэг газар хүрсэн хөл дээр нь яг тулгуур хөл дээр нь хутгаж унгаараадсан. Бүх өргөнд. Тэгээд нэг өдөр бүхтэр сууж исэн чинь уцаа барьцсан. Бичлэгээ барьцсан. Сууж исэн. Бид нар ч нэг ижлэгийн харцгууд ингээл зэрэгцээсэн. Тэгээл тэрийг ингээл хараадсан байхгүй өөрөө. Нөгөө Пүрдөөг Арсланд утгуулад унсан бичлэгээд хид янзаар ингээл хараад байсан. Тэгээл би бас хажуунаас нь харсгээл бүх үзээс үзэж надаа ингээд уцаа харуулсан байхгүй. Тэгээ бодож исэн би. За үнэхээр мундаг бас өөрийгөө хөгжүүлэхийн төлөө зүтгэх юм байна даа гэд. Тэгээ би тэр мөхийг харахгүй юу. Тэгсэн чинь өөрийн харин Пүрдөөг нэвч судалсан байсан байхгүй. Давуу талтай нь алдаатай судалсан байсан. Тэгээ би тэгэд бодож исэн нөгөө нэг дараагийн нүүдэл гэдэг шиг ингээ харахад бас Пүрдөөг бас арай өөр өнцгтэй юм биш үү. Яг л харсан байна да. Энэ одоо мэдээж Садамдэр Пүрдөөгийг харьцуулах юм бол хин энд нөгөө байгалийн өгөгдлүүд нь ингээд харьцуулшгүй байгаа шүү дээ тий. Тэгэхэд одоо ингээд тэр хүндийн төв алдах зүгийг бол айл эзэн олоод харцсан байна да. Тэгээ одоо Арслантай ингээд таарахаараа энэ цаг үеийн тодорч гарч ирж байгаа нөгөө 90-ад оны сүүл 2000-ад оны их үеийн энэ бүхчүүдийг их асуудаг юм би. Тэгээ одоо ч гэсэн бас олон үзэгчид асуугаасаа гэж үзэж байгаа баг. Тэгээд одоо энэ цаг үе яг эд барилж байгаа залуучуудаас хэн анхаарлыг чинь гойд татчих, хэн одоо энэ ирээдүйд одоо Монгол бүхийн өнгөнд гарч барилдах тийм одоо өгөгдөл давуу талтай харагдаж байна. Энэ талаар бас Арслан яриач. За одоо эд барилж байгаа залуучууд ер нь ингээд барилж байгаа бүхчүүдээ ингээд нэг шигшээд дахиад нэг шигшгээр дахиад нэг хэдэн залуу гарч ирж тээ. Ингээд харахангууд одоо ирээдүйд одоо бидний үед бол бүгд тэнцвүүхэн. Өрсөлдөө ихтэй.
нэг 15-аас нэг 10 бүхэл ер нь байнгын тунан, байнгын хоорондоо өдөр шөнөгөө л одоо нэгнийхээ бэр хүчийг шалгадаг. Хин нэг хоол дутуу ч юм уу эсвэл нэг амралт дутуу багт л нөгөөдөл нөхөд орж ирэх тийм чадaltaй тийм залуучууд ус. Одоо үеийн залуучуудаас бол одоо бас нэг хэдэн залуучууд бол байгаа. Тэгээд одоо хүн болгон л ярьдаг доо Монголын ард түмэн ер нь тэр сайхан залуу шүү. Энэ ер нь авраг болно шүү. Энэ ирээдүйд том цолтой болох болно шүү гэж бол бид нар ч болгочтой шүү. Тийм ерөөлийн амны бэлэгдэлтэй тий. Тэр утгаар ч гэсэн ер нь одоо манай нутгийн одоо хэдэн сайхан дүүнер байна. Тэгээ одоо тэр энэ гээд одоо шууд ингээд онцлохоос илүү бас бүхэнд бол бас нэг тийм хил ам байнга дагж явж идэг. Үнэхээр хавар зун зааланд сайн байгаа бүх наадмаар ер нь талаас илүү бүдэрчдэг. Тэр айгүй тийм бид нар бол тийм дээд тэнгэртэйгээ холбогдсон хүмүүс гэдэг нь хандшгүй байдаг. Хил амаараа нэг ингээд тэр давна. Ер нь бол энэ маань даваасаа энэ маань төрүүлээсэй л гэж бодоод байгаа юм. Тэр нөгөө залууч чинь болохоор нөгөө бүх юм ирдэг. Бүх ачааллыг өөрөө аваад наадам дээр зөвхөн ганцаараа шийдвэр гараа барилддаг. Унсны дараа бол өөрөө л хариуцлага хүлээн өөрөө л юм тийм. Унсны хүлээдээ яг тийм онцлог. Би ахын чамайг тултал дэмжлээ. Сэтгэл зүй дэмжлээ. Чамайг төрүүлээсэй гэж бодлоо. Чамайг зүүдэл дэмжлээ. Унчаа явж яваараа дэмжиж байгаа юм эсвэл унчлаа шүү дээ. Хүмүүс ийм бодол зөндөө л гарч ирдэг. Малгайгаа тэрвэрээ малгайгаа даахгүй болоод аль олон наадмаас гарахыг тэрх үлээ юм бол тий. Тэгээд Сүхбаатарын цагаан залуу байна. Амин цусны залуу байна. За тэгээд ер нь одоо ингээд заавалч одоо ингээд тэр энэ гэхээс илүү хин одоо өнөөдөр яг энэ бүх гэж зүйлд үндэсний бүх гэж зүйлдээ үнэхээр хин нэгнийхээ дээр гараад үнэхээр том цол авах гээд байгаа бол яг энэ өглөө босоод орой унтах сар жилиг үл ойшоорч одоо бүх юмыг хайж одоо бүхийг л ерөөсөө зүүдэндээ хүртэл бүх зүудэлж байх юм бол тэр бүхийг нэг жил магадгүй 2 жил тэрний дараа жил угаасаа тэр хүн угаасаа амжилтанд хүрэх нь тодорхой. Яг гэвэл хүн агтгүй юм гэж юу байх юм бэ? Өдөр болгон мэхэд автах, өдөр болгон ажиллах, өдөр болгон бэлтгэл сургуультаа хийж байгаа бүхчүүд ахгүй бүх гэж бол нэг ширхэж байгаа. Тэрэн дээр хэн л одоо толгоогоо ажилуулсан зоригтой байна, зоригтой байна. Өнөөдөр яг л барилдаа л өнгөрдөг. Нэг нь ундаг, нэг нь давтдаг. Тийм учраас давхын төлөөр тэмцсэн. Хөдөлмөрийг шаналлаж гэж үг байна. Оо яг зөв те. Илүү зөв. Сүхбаатар нэг удаа хэлж ирсэн. 6 залуу заа ингээд тэгээ 2 эрдэн дээр нэг ид өрсөлж байгаа үед хаал ингээд албагдаа сууж явахдаа ч гэсэн өөр ирэхгүй л тэдний талаар бодоод байдаг гэсэн. Өөргөнд болдог томоохон барилдаануудыг бол зам ер нь үздэг те. Үзсэн заавал байл үзчихнэ тий. Ганцаараа суугаад үзэх биш бүр тэр явын үзэгчдийг ингээд бүгдийг нь оруулаад амар гоё болгоод гоё үздэг шүү дээ. Гоё үздэг те. Би ч одоо манай нэг ах одоо өсгөрөөдүүдтэйгээ сууж байгаа Арслангийнхаа энэ сайхан нэвтрүүлгээр ингээ өсгөрөөдүүдтэй сууж байгааг манай ах байд юм аа. Манай ах ч одоо энэ самбын дэлхийн аваргын мөнгө хүрээлэн медальтай Арангааг Тамир Сумдурс ээжийн дүү. Тэгээ ахтай тэгэл бүх үзэн хүн чинь бүх үзэж байгаа хүн чинь нутгийнхаа бүхчүүдийг харан тэгээд энэ үндэсний бүх самбын хүн 48 кг-ийн хүн ч гэсэн самб мамбыг аюу сайн мэдэрнэ шүү дээ. Бүхийг ярина. Тэгээд яг өсгөрөөдүүд нэр яг л гарч ирээд одоо энэ Саранзан болд эдгээр яг ингээл ид үзэж явах үед байхгүй энэ эдс нэг бямжаа үед язганжсэн үед дээр манай ах өсгөрөөдөө надаа 2 найз нэрсэн. Бүх болж исэн юм өсгөрөөдөө өдөрс аймаг цолтой байсан юм. Тэгээ үзэж явах тэр үгээр санаас гардаг байхгүй. Тэгээ яг бүхий хиллэг байгаадах шүү. Энэ одоо хизээ зааны нэг барилдаад нэг ингээд нэг те нэг аюу олон наадам үзсэн одоо нэг мөнгө марсан шиг нэг дог суудсан нэг бацаан байгаад байгаа маань сэлэнгийн энэ аюу тэр дэвэ шаваа мава тэр нэг юм барилдаад нэг юм зүүн хүний имийг хариулж байгаа гэдэг тэр цагаас хойш би ингээ өсгөрөөд угаас онцгойлж үздэг яг л тэр ахын хэлжсэн үнэн байгаад байгаа байхгүй аюу тийм юм дог суудсан ахнаар энэ одоо хизээ язааны нэг барилдаа суудсан нэг юм бацаан байгаад байгаа юм да гэдэг тэгээ хүний имийг ингээ хариулж байгаа хүний имихэнд үлдэж байгаа гэж ярьдаг тэгж өсгөрөөд ярьдаг байсан тийм яг их дог суудсан гэж ярьдаг. Тэгээ одоо ингээ хараад өсгөрөөд ингээ тэгж хэлдэг байсан яг барилдааны өсрөөд угаасаа тийм барилдаантай их тийм дог. Та ингээ харж ирсэн. Одоо тэр нэг булганы дүү шүү дээ. Нэг төвшин юм блэ? Төвшин төгс. Тэр бас тий. Төстэй харагдаад. Яг шаптай. Тэр нэг юм ингээ нэг бөөртэй байгаа. Тэр нэг юм михний хариулт ингээ нэг юм хөөрхгүй догдлохгүй нэг юм дог байгаа тэ нэг юм хацрыг харахаар айгуу залуу хөлт өгдөг. Барилдааны үзэхээр нэг тийм хизээ язааны нэлээд олон жил барилдсан бүх шиг гэл. 2 пүрвийн
гэдэл ярина да Монгол өргөний барилтааны амар барилтаа. Харахаас заримдаа бүр халагмаар. Би нэг бас арайч болчихгүй тэр доор бүх үзээ суужсэн. Хоёр бүрэг манч тундгаараа тунлаа, хоёр начин. Тэгэл барилтлаа. Цогоох зарлаа. Хоёр бүргийн барилтаа ингээл. Дээх нь үед нөгөө Цэрэндаш начин Цэрэндөгт гавраг гээ, хоёр цэрэн гээл, хоёр мөнх гээл, хоёр эрдэнэ гээл. Тэгээ энэ хоёр шуулган дээр залгаад халцдаг байхгүй. Тэгсэн чи чимээ хүмүүс ч яг нэг тас гээл сонсогддгийн шуудганаас ингээ гараа тавьж байгаа. Тэгсэн чинь бүрдөөг арслан яг нь ерөнхийдөө давхар дээр бол голлоод бас ингээ төрөөнийхөө барьцыг алддаг байсан юм. Эхнийхээ барьцыг. Тэгсэн чинь тэр нь ингээ чап гэж дуурдаг байхгүй. Тэр ингээд бүтэн биш тэр чинь нөгөө нэг чигчээ уурнаас ингэж явсараад хамгийн сүүл дээр харж штэ чапгүй сонсогдож. Тэгээ пүрв сайхан зааны тухай яг тэр хоёрын одоо 3 4 жил тунлаа штэ заалан тэглээ. Хэдэн удаа ч ер нь хоорондоо барилцсан. Харьцаа хэд байдгийг хэн хэнийг ирлэж одоо бас гарч ирсэн юм бөхчөөд. Тэг эхлээд би ч аймгийн арслан болцсон. Пүрв сайхан чинь нэг аймгийн за тэгээд тэр үеэс эхлээл ингээл таардаг. Тэгэл нэг жоохон том гуйтай, нэг нуруугаар бол нэг яг тийм өндөр биш. Тэгсэн мөртлөө нэг чээж мэж нэг тийм нүдээр бол холцлуулсан. Гараал хэвчээ энэ зүг гараал тавьчих гэл. Ганц нэг ихэн үедээ бол би бас цол юу ч байсан юм уу, нурууны юу ч байсан юм уу. Тухайд манай үний би хааж одоо хөгжиж задраагүй ч үе байсан юм уу. Би ч гараал дүүр ч мөгдөл унгаачлаа. Сүүлээ дүүрж яваад унлаа шүү. Тэгэл юм болохоо байчлаа да. За энэ ч одоо юм зал. Тэгээ би ч ер нь бол пүрв сайхныхаа бол ер нь шууд юмудаас бол барахаа байсан л да. Шүнч олон ч шөнөөр гонлоо доослоо. Хунж бүх өргөнөөс гараад одоо гэртээж бараж орохгүй гэж тэрийг бодож болдоо тий. Их ч олон ч юм бас бодол их төрүүлж ирсэн. Тухайн үед бас өрсөлдөх сайн байна гэдэг бас тухайн хүний бас ирэлж хоорондоо бас нэгээ ирж тэр дунд байгаа хүмүүсийг бол бодохгүй шүү дээ. Хоорондоо л нэгээ бодоод байна. Насны зур үед хоёр. Хоёр хүн. Тэ зөрүүч гайгүй бас баг шүү дээ. 2 3 л. 8 он яг. Тий 3 нас. Тий 3 нас. Тэгээ ер нь мондолд 2 гар бол ер нь ямар ч хүнийг тэрэл аваад л. Одоо ер нь бол нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Данхраад гэл тий. Өргөдөг юм. Ямар ч юм няцахгүй өргөждөг л зүйлийг бол одоо өргөгч кран гэж ярьдаг тий. Бүхэд бол ер нь бол тийм кран л байхгүй манай бүр сайхан. Тэгэл тэр шуудган дээр очиход бол бас л. Тэгээ тэр өөрийнхөө байрлалыг авах тэр зүйл. Тэгээд барилдж байхдаа тэр нервтэй шатахгүй байгаа зүйл юм бол арай өөрлөлтөө. Би бол зөндөл одоо шатааж үтдэг шүү дээ ер нь. Бааж нөгөө хамардч үзэн, яач үзэн. Тэгээд яг тэр барилдаанаараа л тэр өөрийнхөө яг дотор байгаа бүний илэрхийлдэг. Хайдаг. Үсэгсэрдэг, тий? Хайчаад нэг дээрээс нь нэмээд нэг эсвэл нэг чирээд босгодог. Би бол наан зүгээр шатаад байгаа байхгүй тий. Шатаж одоо тийм эмоц ихтэй барилдаад байгаа ч юм. Манай хүн бол тэхгүй шүү дээ ингээд байж л. Байж л. Нүдэн авчихгүй байж л. Барилдаад хаяхаараа нөгөөх байр нэг тийм эмоц яг тэр барилдааны яг тэр хайж байгаа мэхэн дээр хүн болгоо нэг тийм эмоц байдаг шүү дээ нэг. Гэхдээ гой унж байгаа юм чи одоо дээрээс нь бие яаж татах вэ гэдэг тэр шиг л одоо яг тиймийг л аяг үзүүлдэг. Тэр ер нь бүтээрч бас нэр нэгтийн жих нэг бас нэг энэ тэнд явахад таяа нэг залуучууд жоо хүүхдүүд нөгөө нэг төрч андуурдаг гэсэн чинь пүр сайхан аль манай нэг пүр давгаа гэж зөндөө дууддаг лайсан баах. Ер нь нэгнийгээ бас ирэлж сайхан барилцаа одоо ч дүүнэртэйгээ барилдах нэгнийхээ талд одоо нэгнийхээ бие болсон санагддаг шүү дээ. Өчигд яг тэр жонхгүй шүү чигээ. Чи надад тэгчээч гээд ингээл одоо. Хоёр пүрийн тэр нэг өршөөгдөж орж ирээд нэг барилддаг гэсэн сайхан сар лөө. Өөр заалын том барилдаа билүү. Хоёулаа нэг ингэж ёслол орж ирээд нэг тэр чинь нэг ерөнхийлөгчийн заалын тараадаг хоёр анх эхэлж явах үед бүтээр яах одоо нөгөө тундгаараа тонаал барилдаал би ч яг жоохон шаарлахаал нөгөө тэхэндээ дотоо хөрөхгүй байсан юм байна л да. Тэгэл унчаад орж ирээд нөгөө хөшгөний ард чи мэдэрч ховц хуцаа солиод сольж чи манай ороод далгуу тайлчих гэдэг чи манай далгуу тайлж тайлч тэгэхээр нөгөө тийм жоохон айлах маягтай л одоо нэг үгээр одоо сэтгэл зүйч гэж хэлэх магадлалын одоо юу ч хүн өөр өнцгөр тайлбарлах юм л те. Нөгөө чи хүн унчаад ах чинь чи яагаад ингээд ахаа унгаагаад ингээд хүмүүсийн нэрүүд ингээд байгаа маа гэсэн өөрт чи
тэгш юм ухааны юм ярьсан гэсэн. Тэгэхээр нүү чинь ингэжсэн чинь хөшиг нээгдсэн чинь тэр чинээс ерөнхийлөгч дурангаар харж байдаг байхгүй. Тэгээ маргааш нь энэ хоёр бүх одоо юу болоод байгаа яагаад байгаа ийгээд байгаа. Төвтөрийг анх одоо бүх холбооны анхны л одоо шийтгэлийн төвтөрийг бас хэдэн барилдаа өмжиж ил одоо нэг 3 барилдаа өмжиж. Тэгээ хоёлаа уцаж орж ирэв. Манай өмнө надад л чирэгчихгүй юу. Тэгээ хоёлаа ахиж уучлахгүй бол одоо яг тэрнээс эхлээд бүхэн бас ард түмэндээ хайр хүндэтгэлийг хүлээхгүй бол бас ямар муухай байд юм бэ гэдгийг бас тэрнээс айгүйх өөртөө бас жишээ авч ирсэн. Тэгэл одоо тийм сайхан зүйлүүд бол одоо байна да яриад байгаа бол одоо яриад байгаа нэг их спортоор хичээлж исэн бол одоо байгаагаас илүү төвшөнд бас амжилт үзүүлэх хүрсэн байх байсан болов уу гэж. Зөвхөн миний нэг хөндлөнгийн одоо зүгээр задраад тийм барилдааны тэгж боддог. Арслантайгаа бас нэтүүлэх дуулцаа сууж байгааг Арслангийн яг үед барилж исэн аврагуудын талаар асуухгүй болсон. Алгас бол Мөнхбат авраг, Эрхэнбаяр авраг, Бүрөндөгс авраг, Санжаадан авраг, Хангаа аврагуудын талаар та нэг одоо хинтэй барилдахад ямар одоо юутай байдгийг хин нь одоо таны өнцөг таны дээр одоо юунаас харахад юу юм одоо тэр онцлог олноос онцгой нь юу юм та энэ талаар нэг сайхан ярь. За одоо тэг аврагууд бол одоо энэ 100 жилд бол одоо цөөхөн 20 хүн авраг болсон байдаг. Одоо тал илүүг нь одоо энэ бүх аврагууд л одоо ингээд ардын төрийн наадмыг хуваагаад авсан байдаг. Тэгэхээр одоо бидний дунд бол үнэхээр одоо илүү төрсөн, илүү одоо энэ бүхийг ойлгоцсон, илүү хөдөлмөрлсөн, илүү одоо энэ одоо ард түмнийхээ хайрыг, инэрлийг одоо тэр ногоон дэвжэн дээрээ хослуулж чадсан, буян савтай тий буйны хишгтэй гэж ярьдаг. Тийм хүмүүсэлтэй аврагууд бол миний үед одоо ах нар та бол би бол ихэнхдээ барилж үзээгүй. Ах нарыг бол одоо харж ах нарын бол одоо пен байгаа өнгөрсөн. Одоо бол одоо ингээд барилдахгүй. Үеийн гэхээр одоо эрхмээ аврагтайгаа бол би бас нэлээд олон барилдсан байдаг. Манай эрхмээ ах бол сайхан шít чигээрээ сайхан чимээгүй дүнхий зогсоод тэр гар уруу бол бяртай доогуур хамаагүй очих юм бол хамж өшөглөн сэрүүгээс гарах юм бол гудахтан одоо ингээд айгу хоёр гар чээж үлэр чээжээгүүл яаж сөхөвдөө гэж халгамаар тийс тэгээд за тэгээ манай үеийнхэн орж ирнэ одоо мөнх тавраг орж ирж байна санжаа за тэгэл Батсуур орж ирж байна Бүрөндөгс орж ирж байна сүүлийн үед одоо Хангаа бүгднтэй л бас сайхан барилж явсан. Одоо аврагуудыг бол аврагуудтай бол бас заал тавихын барилдаанд бол бас аваагүйтэй барьжсэн. Тий? Зүлэг ногоон дэвжэн дээр бол бас одоо төрийн наадам түрүү бөхчүүдтэй бол одоо төрүүлсэн бөхчүүдтэй бол юу ярих вэ? Тэр бол үнэхээр агуу. Тэр аврагууд бол тусгай төрдөг. Миний бодлоор тэгж боддог. Тэр хүнд бол өнөөдөр гуруулаа байж хатдаг өлсөө байж хат цаанаа нэг төрцөн хүн бол үс өчгөө байгаа юм шиг. Манай Санжаа авраг бол ер нь нойртой нойргүй онцол маргааш нь ирээл зааланд ирээл төрүүлж идэв. Тэгэхээр арай өөр юм болоо гэж би боддог ш. Би наа унтаал амраад байгаа юм байж ч нэг л амралт дутуу байгаа юм шиг. Нэг л бэлтгэл одоо сайн биш байгаа юм шиг санагдал иждэг ш. Тэгэхээр тэр бол төрцөн хүмүүсийн ажил та аврагууд бол үнэхээр аврагуудтай бол одоо юу ярих вэ? Барилдахад хамгийн хэцүү юм бэ? Барилдахад хамгийн хэцүү бол миний хаар бол одоо сүүлд одоо Хангаа авраг жоох юм. Том чацтай чацныхаа илүү их гаргадаг. Тамиртай. Гол нь хамгийн их тамиртай. Тэгээд өөрийнхөө барьцанд орохоор ерөөсөө шууд л ерөөс бод санах юм байхгүй шууд барилдаж шин. Хүнийг харна хүлээн 2 номер ажиллагч байдаг. Шууд л өөрийнхөө орол ажилладаг. Тийм учраас надад тэр нь айгүй жоох юм хэцүү санаа. Хэнийг хамгийн олон тавсан юм барьсан юм? Даймдг одоо хамаг ярьцлахгүй. Тэгвэл хэд нэг олон юм. За Хангаа аврагт их олон юм. Тий. Бусдаа нь бол бас заал танхимын барилдаан ч олон барилдаан болж байгаа шүү дээ. Сайн ч үе таарна, муу ч үе таарна тий тэр бүхий бас аваагүйтэй байсан. Одоо энэ Бүрдавг гэж ярьснаас энэ 1000 жилүүдийн нэг онцлог юу энэ спорт дээр их гардаг штэ. Одоо Сүрээд Арцгуул сайн мэдж байгаа. Одоо тэр хэдэн оны луу гэдэг л одоо Батцадны авраг баяр сайхан заа эдрийн үе чинь 64 оны луу гээл те луу жилтнүүд гээл тэр чинь бас нэг жагсаахаар бас айгүй юу баримт гарч ирдэг шиг. Энэ 1985 он гэж нэг он байна.
Одоо ингээ харж байхад одоо Олимпийн аварга Бадрууган байна те. Аххуу даваа жаргал байна те. Санжаа дам бинд бүрүү дав гэдэг. 85 оны үхэр амар. Үхэр тийм 85 оны үхрүүд байгаа. Одоо Кристиано Роналдо байгаа. Леброн Джеймс ч одоо яг цагаан сарын өмнө Монгол тоглолоор 85 байдаг байхгүй юу? Цагаан сарын өмнө 12 сарын 30-нд. Тэгэхээр ингээд харахаар энэ 1985 онд төрсэн энэ хүмүүс амар тэр ингээд дэлхийн одуудыг ингээд чагсаагаад манай арангаа одоо мөг яах гэдэг тэр жилийн талаар их юм парк мөг яах. Тэгээд бид хоёр яриа суудсан. 85 оны үхэр бол үнэхээр юм бас супер юм. Супер юм байна. Тэгэхээр би бас Мазрад ярьдаг байхгүй. Би 81 он төрсэн цагаан сарын өмнө аялуугаа олчдаг байхгүй. 1980 оны бас эвгүй гарууд байна штэ гэлэхт. Хийх юм байна гэлэхт. Асаал ширүүд авагдаж авсан байсгалан цоомоо гэх. Тэ 85 оны үхэр үнэхээр супер байна. Тий супер. Жин дарна шүү. Жин дарна. Энэ Холливуд ингээд юмыг харж байхад одоо энэ үндэсний бүхэлдэгч одоо энэ Брудавг Санжаа хоёр байж байна. Өөр танаа оны бүхшүүд хин юм бэ? Үндэслэгч одоо Олон бий. олон баа. Өсгөрөөд үү? Биш өсгөр үү? Хоёр зам Өсгөр орно. Өсгөр зам байна тий. Батор шиг орж ирж байна. Батор шиг орж ирж байна. Амар байгаа байхгүй. Энэ амар орж ирнэ. Аа. Содном орж ирнэ. Тэр. Аяр. энэ Монгол бүх судлалд болохоор Монгол орны одоо энэ хэмжээнд Монгол улсын хэмжээнд хамгийн одоо тийм олон бүх төрсэн ганц үндэсний гэхгүйгээр. Тэгээ тэр одоо газруудыг бол нэг голомт нутаг гэж нэрлэдэг байхгүй. Монгол бүхэн голомт нутаг. Тэгээ харанга уус завхан булган гэхээр бас цаанаас нэг тийм одоо ингээд хатаархмаар Харин тий. барилдах залуучууд гэдэг нь зүгээр л ингээд Төрж идэг. доороосоо ингээд үйлээл байж идэг. Тийм одоо сайхан юм өвөгдөлтөө хүмүүс тэр нутаг усан турдаг. Тэгээд бүр тэр нь одоо цаг үед биш. Түүхэн цаг үед бүгдэнд нь. Тэгэхээр одоо би яг бүхийн үлгий Аранга аймаг. За тэр дундаа бол Аранга аймаг дотроо дахиад голомт сумууд гэж байна. Бацанглээс эхлээд болгон байна тий. За тэгээ хуучин засаг захиргаагаар хараад үзэхээр яг нөгөө бүхийн голомт нутаг сумууд чинь яг одоо ингээд Далавангийн Ёшуу мөшөг бас ингээд нэг болоод эхэлдэг байна. Тэгэхээр одоо энэ цаг үед Монгол бүхэд дэвжээ гэд одоо нэр бүм болгон гарч ярьж орж ирлээ шүү дээ. Шинэ орж ирсэн. Одоо дэвжээний нэршилгүй аймаг гэж байхгүй. За бүхэлэх дэвжээ маань анхны Алтан цомын эзэн боллоо. Энэ цаг үеийн Монгол бүхэд бас жин дарж барилж байгаа цол цолны олон бүхчүүд байна. Тэгээ Арслан бас дэвжээнийхээ талаар, нутгийнхаа нуул ус онцлогийн талаар танаа нутагт ер нь яагаад энэ хоёр шуу ус хаосонгүй ирчүү төрөөд энэ одоо барилдаагүй цом огт бол долоон бодол мэдрүүлсэн байна. Одоо хүн бол бас төрсэн газар уаас усаан бол одоо хинээс жилөө л одоо магтаж ярина. Тэгээ миний хувьд бол магтахаас шаарахгүй. Ийм сайхан нутагт одоо азар төржээ. Тэгэхэд манай нутгийнхан бол ер нь нөгөө байгаль хангаагаа бараадад тэгдэм юм уу? Их багын одоо тийм хар ажил их хийдэг ч юм уу? Одоо нөгөө ахуй амьдралын онцлогоос болоод бүхтэйг ойрхон бэр чадaltaй хүмүүс их төрж тэргүүрээ ч одоо бас барилдаж ноцолдож явж одоо бас олон сайхан бүхий өлгий гэж нэрлэгдэж өдгөө хүртэл яваа. А энэ бүхчүүдийнхаа энэ нутаг усныхаа бас нэр алдрыг унгаачихгүй бас дээрэс нь одоо энэ залгамж халаагийн бас залгамж халаагаа бас халаанд нь бас халаагаа бас алдчихгүй явуулахын тал дээр нь өөрөө бас ингээд явж байгаа одоо бас энэний нэр тавьчуулагдаад явдагтаа бас их баярлж явдаг. Тэгээд энэ сайхан том цолтой бүхчүүд ер нь том цолтоогоос илүү бүхий өлгийн нутагт одоо төрж өссөнд бол хамгийн их баяртай байдаг. Тэгээд эдний залгамж халаа болж явж байгаа одоо туйлын их баяртай байд юм аа. Тэгээд манай нутаг бол нэр бас доороос бас төрж идэг шүү. Өнөөдөр ингээд манай бүх үлэх дивжэн дээр одоо ингээд секцэн дээр одоо манай аригчаагаар ганц зөрөх багш хоёр одоо ингээд хоёр багш ажиллаж ахт л хүрэхгүй. Тэр дахиад хэдэн ч багш ороход тэр залуучууд нь тийм байна. Манайх барилжл одоо хэдэн ч газар одоо өөрөөр дивжэдүүд бэлтгэл хийж чад очиход дарангаан залуучууд дүүрэн л байгаа шүү тэр дотор. Багталцдаг манайхан. Тийм л одоо сайхан доороосоо төрдөг. Тийм л нутагтаа тэгээд магтаад ах юм бол одоо бүгний сайхныг бүгдийг л ярмаар байна. Тэгээд одоо бас нэвтрүүлэх бас цаг хугацаатай зүйл болохоор. Арслангийн нэг 2-3 баримт байдаг юм. Бас сонирхолтой болов уу гэж бодлоо. За эхнийх нь наадмаар тэр чинь баасан хүүд ундаг жил лөө.
Ган зураг алтан дорнд арх байх бид нар суужсан өглөө орж ирээд энэ жил Даншигын наадам анхных болно гэдэг. Тэ жилч бас үл ундаг тийм шүү дээ. Тэгээ суужсан тэгдгийн завуучлаараа ах дэмждэг хэддэл хэлж яахгүй. За энэ жил өгөн сайн үзэх байсан юм да. Яалчгүй ингээ баасангууд өмжлөө. Наадам дуусчлаа. Тэвээс маргааш нөгөөдөр нь Даншигын наадам эхлэхээр болсон чи. Манайс бөөнөрөө явахгүй гэж бүрд өгдөг байхгүй. Та нар явж яах юм. Яасан явж бүх үзэлдээс яах. Та энэ чиний байж та юу яагаад гоо ширэмрэгээс сад ингээд гой сууч зуртаараа бүх үзээвч ош Даншигын арслан болчих үргэлж гэл явдаг байхгүй. Арслан болчиход үзсэн. Нэг тийм тохиолдол байгаа. Хоёр дахь тохиолдол нь бид нар ч нөгөө Бадрууган одоо Санжаа Бүрүүдааг бид нар Арвках бид нар нөгөө төгсдөгтэйгөө нөгөө Америкийн мэржлийн бокс руу дэмждэг байсан. Төгсдөгтэй бүр анхны том бүсний тоглолт Нью-Йоркийн тэр нөгөө Barclays Center болдгийг. Тэнд очсон ингээд байсан чинь ер нь яг аваргаараа туг байруулна гэдэг. Бид ч 9 үл цагаан тугийг манай Арвках хийгээд бүр нутар нутгийн адууны дилсүүлээр яг утгаар нь хийгээд төгсдөгтөөр нэг Бүрүүдааг нэг сүлд хар сүл дээр гардаг шин. Тэгээд сүгэл Санжаагаар барилах гэсэн Санжаагийн бодлох нэг загвар нь эвгүй хурж ирээд те. Тэр нөгөө ч хүмүүс үзсэн нэг эвгүй байгаадсэн чинь Санжаа. За би болоо Бүрүүдааг гарчих гээд. Гэхдээ чиний нэр мэрийг ингээ өгсөд наач буу юм болно штэ гэсэн чинь. Бүрдод тэгдэг байхгүй. За энэ Санжаа битэрийг хараад энэ Америкт юуг нь ялах тийм чимдэрэг чинь Санжаа нам. Тэ адилхан хоёр л юм би гарч. За тэгээ Санжаа тэгээд Бүрүүдааг юм Санжаа байж хаад Бүрүүдааг болоод хас сүлд бараад тэр 40 мянган хүний ордон дүүрцэн тэгээд хамгийн сүүлийн тоглолт. Тэгээд хар сүлдээ байж байгаа. Би тэр чинь урлаган сандал сууж байгаа. Бадрууганч бокс мэддэг хүмүүс нь чи нөгөө Бээжингийн авраг мөн үү гэж ярилцаал одоо өөр байгаа юм чи ярилцаад. Тэгээ манай туг гарч ирэхэд тэнд байсан бокстой холбоотой бүх томчууд, баячууд, миллионерууд ингээ манай энэ хар сүлдийг чи ингээ мөнгө оройтой ярилцаал те. Амар би өөрөө бүр ингээ сүрдсэн. Ваа тэр нэг гэрэл тусгацсан. Тэгэл төгслөгт ингээл орж ирэл тэгсэн чинь энэ юу вэ гэдэг те. Энэ нэг өөр юм байна те. Энэ амар юм байна. Би бооцоогоо төгслөгт рүү тавилаа. Хоорондоо бооцоо тавьж байгаа. Тэгсэн чинь би боллоо би энэ төгслөгт рүү тавилаа гэж байна. Гэсэн би яг таажууд манай Америк хэлтэнэ юу жирэ гэсэн чинь энэ араа бооцоогоо өөртөө төгслөгт тавьж яана гэсэн чинь яагаад гэсэн чинь энэ туг нэг л өөр байна. Энэ ялах юм. Манай хас тийм хүчтэй байхгүй. Тэгээд бүр ингэчээр Бүрүүдааг орж ирээд төгслөгт тэр үд чинь ядаад анхны том бүсээ авдаг. Тэгээ манайс оройн том солонгос хоолыг бөөнөрөө монголчуудаар орцоог банкет хийдэг. Тэгээд хоол унд идэл ингээл тэгээ бүгдөө үг мүглээл байжсэн чинь Бүрүүдааг тэгдэг байхгүй байжсан. За ямар мэдрэмж вэ гэсэн чинь та тэр хар сүлд гэдэг юмыг бариад тэр том ордонд орсон. Миний бүр бүх юм асчлаа бүр амар. Үгүй хэлчихгүй би хэлж чадахгүй. Тийм үг гэсэн. Тэгээ эн чинь цаанасар болох ч гэсэн гэсэн чинь Санжаа чи цаанасараа барилдах юм уу гэдэг чинь гэсэн. Санжаа за харин одоо энэ хаашаа явж байгаа форм алц яад юм бол да бодондоо гэсэн. Энэ жил цаанасаар төрүүлэх байхаа гэдэг юм. 16. Тий. 5 8 энэ жил цаанасараа би төрүүлэх байхаа гэж төрүүлдэг. Тэгээ би бас дотроо бодохгүй. Аврагын хаажууд одоо юу яриад байгаа юм бол та энэ одоо галексиус гүнхий хиймээс энэ жил цаанасараа би яг төрүүлнэ. Мэдчихлээ шүү дээ амар байна. Тэгээ би чинь нааш яриа солонгос нэг ажиллаар очсон. Солонгост яг тэр жилийн Ярамгийн ордонд болсон цагаан сар яг үзсэн. Би бүх эхлэхийн өмнө бүх хүнд юу ч ярих вэ? За сайхан байралтаараа гэсэн чинь. Гэхдээ төрүүлнэ шүү дээ юу яриад байгаа юм бэ? Яалч төрүүлнэ. Би Америкт левстэй гэсэн. Очоод тэр жил бас л өсөлтөө чанга уу шүү дээ. Одоо Баацуур, Содном, Санжаа бүгд байсан. Панкайл төрүүлжсэн. Тэгээ би боддог. Энэ бас хүний нэг мэдэрдэг үе байд юм байна да. Манай юм чи соосонгүй байна да гэх. Тийм гоё тохиолдлууд байгаа бас. Спортод ингээд амжилт үзүүлээд барилдах, алдар цолонд хүрэх, олонний одоо юм танил болох гэл энэ бол бас нэг харахад, ярихад ингээд тийм амархан шиг мөртлөө. Бас нэг хэр варгийн аав их үү ингээд туулаад ард нь гарч өөрийнхөө одоо алдар нэр амжилтын зам маань гэж одоо олонд мөнхөлдөв. Тэгээд нэвтрүүлэг моноос бүхийн алдар гэдэг юм нэртэй. Тэгээд энэ алдрын оргил хүртэл одоо зүтгэхэд өөрийнхөө одоо мөрдөжсэн бэлтгэл сургуультанда одоо хандж ийсэн хандлага гэл Арслан маань одоо маш олон тийм сайхан зүйлийг ярьлаа. Тэгээ одоо би Арслангаас харин та одоо багш нарын бүхийн багш нарын талаар ер нь ярьж өгөөч. Анх ер нь хиддээдээ бүхий спортод хөл тавив. Энэ талаар сонирхолтой болов уу? За миний анхны багш бол 10 жил манай одоо Харангай аймгийн бүх хүүхдүүдийн багштай одоо буян гэж хүний одоо би бол хамгийн сүүлийн шавьж одоо отхон шавна гэж өөрийгөө боддог. Улсын цортой хүүхдүүд байсан тийм. Тэгээ өөр
чөлөөтэй юмчдэр байгаа л да. Тэгээд анх багшийнхаа шав болоод байжсэн чинь нөгөө ингээл ирсэн чинь манай ээж намайг дагуулж утсан шүү. Тэгээд очсон чинь манай ээжийг таньдаг. Манай багш чинь манай өвөтэй найз. Манай өвөө ч бас барилддаг хүн. Шатар заан гэдэг. Тэгээд шатрын энэ бүх болохгүй одоо тэгээ өөр хэмэх болт. Чи яас орой авчирч өгдөг гэлээ. Тэгэл орсон. За тэгэл явж исэн дунд багштайгаа авсан манай багч намайг тэгдэг. Чин хасуулдаг. Чи чин хасч яах гэдэг. Би бас медаль авмаар л байдаг. Аймаг ямар тусдаг медаль авмаар гэдэг. Манай багш явахгүй. Чи чин хасахгүй. Тийм байхгүй. Яагаад багшаа би одоо ингэж доотлын нэг юм уу хоёр хил хасаад орчвол энэ доодтойгоо барилчмаар бичдэг. Дээдлийн том ах нартай авчиж тавьчихдаг. Тэгээ бас багш маань бас мэдээлээд байдаг байсан юм уу ингээд цаашдаа үндэсний өхөөр барилтнаа гэд мэдээд жин хасуулдаг байсан юм шиг. Хөгийн нөгөө нэг жоохон турхай эцэг байсан хүүхдээ чинь бол жин хасуулаад явах юм бол энэ хүүхд бол ирээдүйд бүрхэг болно гэдгийг бол багш хүний бас тийм гэр хаан бид нар хардаг байсан юм шиг байна. За тэгэл одоо 10 жилээ төгсөл Улаанбаатарт орж ирсэн. Улаанбаатарт орж ирэхдээ аврагын тамирын сургуулийн урилгатай үндэсний өхийн улсын аврагаар болж байгаа адиг хөгш хүрчсэн. Тэгээд анх орж ирэл одоо аврагын тамирт одоо оюутан болж орж ирсэн. Одоо цагийг эзэлсэх авраг Батэрдэн аврагын одоо шав боллоо. Адиг хөгшийнхаа шав боллоо. Одоо Сэретер хөгшийнхаа үндэсний өхийн хоёр том ус мундаг багш нарын шав болж энэ заал тавинд анх гарахад одоо багш нарын хэлсэн үг толгоол ордог. Манай хоёр багш ч юм бол аюу шахдаг байсан. Сэретер өгч сураан барайл ороод ирэхэд бол тэр дэл сонирн болдог байлаа шүү дээ. Унчаад ороод ирэхэд бол тэр ардын багш. Тэр ардын багш. Тэгэл хоцрох юм бол одоо 1 секунд хоцрох юм бол нэг ороолгодог. Тэгэл цагийг бол яс бариулдаг. Бэлтгэлийг цаг яс хийлэгдэг байсан. Тэрнийхээ үдэн дээр бас нэг үеийнхэнтэйгээ бас ноцолдох хэмжээний болжлаа. Тэгээд чөлөөт бөхөр бас сонирхдаг хүүхэд байхдаа сонирхдаг байлаа. Энэ дээрээ гэж явж байгаа сүүлд одоо бас баяраа хөшөөхөн шав боллоо одоо. Бямбарын чингийн баяраа гэдэг. Хөшөөхөн шав болж одоо бас чөлөөтөр бас нэг ганц нэг шар дэвжээг бас ганц нэг хөлсөр хайцсан. Тэгэл одоо манай Харангай бүхэлэг дэвжээ чинь ер нь дотроо нөгөө багш нар маань солигдоод ах нар маань ээлжээрээ хийгээл барилдахыгаа хийж байгаа дүүнэртэй заагаал ингэж явал одоо өнөөдрийн багшаар бол одоо аригч байгаа ганц зөрөх хоёр байна. За тэгээд манай хүчний багш бол одоо манай Харангай аймгийн Цэнхэр сумын Арил Ундагийн Болдбаатар гэж багш маань байгаа. Тэгээд бас олон залуучуудыг бас амжилтанд хүрэхэд бас тэр хүн бас нойртой нойргоо болж бас олон залуучуудыг амжилтанд хүргэж ирсэн. Тэр багшийнхаа бас хүчинд бас эдээс эрэхтэй бас одоо бүр сайхантайгаа цолох хэмжээний содом дөрж байгаа тулах хэмжээний болж барилдсан гэж биш боддгийг. Тэгээд бас багш нартай бол бүгдэнд нь одоос нэвтрүүлгийг дэлгэмдуулаад надад зориулж исэн цаг хугацаа, үнэтэй цаг хугацааг нь бас хороож явсандаа багш нарынхаа бас хэлсэн ярьсныг бас хаяа бас баярлуулж явсан байдаг байх гэж бодож байна. Тэгээд багш нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ да. Аслын ер нь өөрөө бас багш болно гэж боддгоо. Би бол энэ үндэсний өхөөс багш болоход одоо хамгийн их одоо тийм сайн багш болохоор хүмүүс байна гэд хам нэгт Арслан гэж. Хоёрт пүрүү гарыг тарцхыг гэж байгаа. Гуравт бол баасан хүүг гэж хардаг байхгүй. Тэг би Арслангаас өөрөөс нь бас ер нь өмнө зүгээр таарахаараа асуудаг. Ер нь бүх үйлэгт одоо яг өнөөдөр бол би багш болох уугүй бол хариулт ус хэлж чадахгүй. Тэ. Цаг хугацаа хүний амьдралд юу ч тохиолдол байлаа те. Би бол одоо бол барилдаж байгаа. Би бол болоогүй л байгаа гэж өөрөө боддог. Нодлон асуусан яг тэгэж хэлчихсэн. Тэгсэн чи юу яриад байгаа юм бэ таачаад. Яг эд барилдаж яах чинь гээ. Тэгээ би Арслан гуугаад алдар дээр авилчаад Архан баяр тэр Арслан болоог байсан тий. Алцаг байсан баг. Тэгээ хамт бэлтгэл хийлгээд бас өмнө Арслангаас бас барилдааны талаар энэ нөгөө хүмүүстэй одоо хэрхэн барилдах яах талаар зөвлөгөө аваад анх бас тэгж харж исэн баг. За манай бүрдээ гарч ирнэ. Багш бол бас арай л өөр одоо төвшний. Юм чи нэг дандаа цаг үеэд байгаа ч юм байл шүү дээ. Тэгэхээр энэ цаг үеийн бүхийг хамгийн сайн мэдж байгаа хүн бол хамгийн сайн багш болох тийм билээ. Энэ дээр нөгөө яг зүгээр одоо нэгэн төлбөрүүд байгаа хүмүүс бүхийн алдар гэж сайхан би анхны сүчнөр орж энэ нөгөө зөв хүний үл нүднээс талдс зөв байдаг гэж үг байгаад байдаг ш. Одоо жишээ нь
энэ үндэсний бүхий тэр нэг гой агшнууд байгаа даа л да. Одоо тэр Батмагна туг гэгчсэн аваргыг гаргаад ингэж оржирдаг тэр хүчүүдийн тэр мөрнөөс айдас авч байгаа араас нь нууц харж авч идэг те. Тэгээ Бүрүдавгийн маань тэр нэг дүүнэртэйгээ хандж байгаа тэр нэг хандлагууд одоо тэр нөгөө хаалз барилдаан дээр чи тэр нэг баг болцсон бүрв сайхан бүрэн төгс Батцуурын дөрөвчнийг баг болцсон байлоо те. Хин бүрэн төгсийн 3 тэгээ хоорондоо тэр ярилцж байгаа Бүрүдавгтай очиод бүрв сайханд очиод нэг зааж өгч өмгөж байгаа те нөгөө чинхийн алцаалын шүлөө нугаа штэ тэгээл те. Тэр болгон дээрээс энэ бүхий тэр нэг гоё хайр ирчүүд шүү бид нар чи ингэж гоё хөрөлдөн шүү гэдэг юмнууд айгүй гоё харагддаг их гоё. Тэр нэг зүүдэг мик сайн тал байна, муу тал байна те. Тэнд чинь бас биднэрт ярих юм байна. Байна тийм чи байна. Ярихгүй юм байна. Тэр зүүдлэгчээс би мартсан байл шүү. Тэг нэрнэ. Тэр надад бол тэр зүүдлэгцэн шүү. Ингээд яг сандсан бол контролтой. Зарим газараа бол яг тийм санагдаад байдаг тэр одоо барилдааны явцууд байгаа даа. Тэнд ч хүн бол одоо яаж чадсан мэднэ. Хэцүү шүү дээ чинь. Хацгаас бусдыг хийх давх ёстой ч юм. Тэгчээс нэг тулааны спорт. Тийм тулааны спорт. Тэгж яах тэрэн дээр нэг жоохон хэцүүнүүд гараад. Тулааны спорт гэдэг тэр хүмүүс нөгөө заавал юм зодолцдог, цогцдгийг боддог байхгүй. Бүх бол хагас тулааны спорт байна. Одоо өсгөрөөдөө ингээд харахаар бас өсгөрөөдөө хадлаар нэг юм ярмаар санаа таарсных. Одоо Агваны Ганбаатар багш чинь хэний Ганбаатар вэ? Агваны Ганбаатар гэж одоо бүх тайлбарлах соёлын аюул зүтгэлтэн тий. Соёлын аюул зүтгэлтэн. Гахалтай блог менежер тасалжуулагч байсан тий. Одоо ингээд хараад өсгөрөөдөө бас тасалжуулагч хийж ин бүх тайлбарлаж ин ер нь бас нэг үеийн үед нэг юм менежерүүд нэг юм бас манай өсгөрөөдөө шүлэг уншаад байна тий. Тэр нөгөө гой ангой гэдэг цагаан далаа гой. Тэр сонсчихсан үстэй. Чанаруугаа шиг бүх тайлбарладаг байсан шүү дээ. За яасан чи нөгөө Монгол телевизээс чанаруугааг тайлбарчаар нь тавьчихсан. Чи телевизийн хүн тавина шүү дээ. Тэгээ чанаруугаа шиг ингээд суудсан. Тэгээ байдсан чил цагаан далаахт чинь чанаруугаа хажууд ярих юм болдохгүй ингээд дүлгэнж байж байгаа л. За чанаруугаа одоо ингээд мөчүүд барилдах уу гэсэн. Тэгсэн чинь чанаруугаа хажууд нь хүн яадаг тэр тий. Нэг юм таг орж ирээд харна. Цагаан далаа мөчүүд чинь барилдах чил ярддаг шүү дээ гэдэг. Тэгээ дугаа болгоцсон гинэ. Тэгээ дугаа болсон хэсэг хийсгүү сууж байгаа. Телевизээр сонгогдсон хүн байна даас нэг залууч байсан юм шиг байгаа. Ажлаа хийдэг хажуунаас хатан сайхан ах ингээд барилдчихсан чи. Яг ингээд чанаруугаа орцсон тайлбарлаж ирсэн чи. Чанаруугаа одоо энэ хатан сайхан өмсгөөд нүдэ гэдгсэн чинь цагаан далаа хатан сайхан чи өмсдөггүй шүү дээ. За хоёр дугаа байлгсан үг шиг чинь хоёр нам дараал авсан гэдэг шиг тэр бүхий тэр нэг тайлбар дээр одоо сууж явах өсгөрөөдөгийнхээ тайлбар сонсох аюу дуртай. Айгуу гоо чанаргуун тайлбар бас гайхалтай байсан шүү. Тэр хүн ямар гоё тайлбарладаг байсан бэ? Илүү дутуу юмгүй те. Тэгээд яг өсгөрөөдөгийн тайлбарыг ингээ харахаар яг л нөгөө аналист стилээр тайлбарладаг байхгүй. Өөрөө барилдажсэн болохоор өсгөрөөдөг арслантай барилдажсэн үү? Зөндөө. Юу тайлбар бол хэцүү юм билээ бас. Ер нь та нарын мэрэгжилчин бол барилдахтай яг адилхан юм билээ шүү. Хэцүү юм билээ, хэцүү. Чанга юм билээ тий. Чанга. Тэгээ ер нь битээрээ зөндөө барилдажсэн. Би бол дийлэнх олонхот нь бас унсан, хайсан гэж. Хайсан. Тэгээд дөнгөж нөгөө нэг одоо ч сүүлд хэлгээд их хэцүү. Эдрийш нөгөө нэг баг дөнгөж гарч ир чангарж байгаа үед нь барилдчихад тэрийг хайсан гэд хэлэхээр бас хэцүү байдаг. Тэгээ би бол түрүү нөгөө ярьсан Бүрүдэг Арслан бол өөрийгөө хүмүүс нэг 100% ажиллаа гэвэл 150% ажиллаж барилддаг бөхтөө гэж. Дээр нөгөө унсан хойно нь унлаа гэхгүй бол унтлаа ми хийж чаддаг, тэмцэж чаддаг юм бүх. Дараачийн нэг юм нь болохоор Бүрүдэг Арслан Монгол бүхэд дөрвөн хүчний ноцодлогоотой бүх гэж хэлнэ. Тэр нь бол хөлөөрөөч мэхтэй, гараараач мэхтэй. Тэгээ Арслангийн нэг мэх үйд. Бүрүдэг Арслангаас өөр юм барыг тэрийг хийж чадахгүй. Гэхдээ тэр дээхэн үеийн Монгол бүх юм бас энэ гойн дотор байдаг. Тий, тэр хөл суулаа гэж нэртэй. Хөл ингэдэг тий. Одоо бол нэршил нь итэж гэж хэлж болно. Ер нь бол нэр нь бол өөрөө хөл суулаа. Хөл суулаа юм байна л тий. Тэгээд энэ Дэмүүлгоо Бэжавар хоёр барилдаж байгаад Бэжунгоо тэгээд хайцсан гэс тэр нөхөр. Тэгсэн чинь Дэмүүлгоо хөвсгөлийн юм уу цагаач юм чи хөлөөрөө ном бичих нь гэсэн. Говийн голоо ном байдгийг мэдж байхад даян дээрхий харцах бичих штэ гэж хэлсэн чинь. Тэр амар шүү. Тэгээ Бүрүдэг Арслан тэр мөхийг бас олон ч гоё даваа авч ийсэн. Их гоё хийдэг. Гэхдээ тэр өөрөө бас хэцүү штэ. Тэр ах шиг мэдэрч юм. Тэр чинь гიშгдлийн алдаа, тэр байрлалын алдаан дээр л яг ихц ингээд аргашаа сууж байгаа. Арслан бол хоёр гар бариагүй байж идэг. Тэгээд ингээд итгэдэгчтэй. Ташгийн үзүүр төрөнд хангаа аврагт хийдэг те. Энэ их чих надад бол их түүхтэй.
Гүү энийг би ингэжсэн. 10 жилийн өмнө нэг секс мэгцэнд явах гол явъя даа гэл ингэ байжсэн. Манай нөгөө 2 дугаар жил манай биеийн тамирын спортын ордоо 2 жил ойрхон байсан. Тэгээд нэг сакс магс тоглож гараад ирсэн чинь амар том гоё ах нар ингэ явж идэх байхгүй. Тэгсэн чинь тэд нар надаас нэг дэлгүүр мэлгүүр ч юм уу ингэ юм асуусан. Одоо баасан дурцсан. За болт ах одоо эрт нөгөө арслаарчлаа. За тэгээд ингээл ах нар ингээ гоё ах нар авчиж. Юу ах нар юу хийж чад. Үндэсний үхийн улсын болох ч байгаа. Тэгээд юм гоё ах нар авчиж. Хүүг тэрийг хараад зүгээр өстэй. Хизээ өрс маргааш өрлөө. Тэгэхээр маргааш нь хичээлээ таслал үгүй орд юм байгаа ч тийм. Өглөө. Тэгсэн чинь манай спорт ордны яг одоо нөгөө оруулдаг ах авгаан гэдэг маань ах байдаг гэсэн чинь тэр оруулдаг шүү. 50 төгрөгт орсон 100 төгрөгөөс алдаг шүү. Ха орчлолтоо 50 төгрөгс чи юу яриад очив хаашаа хөөхт мөхт нийл орд энэ олон хүн багтахгүй байна манай энэ одоо томроогүй байсан юм чинь заалчаа. Тэгэхээр нь тийшээ гүйж явангуудаа 50 төгрөгөөрөө ундаа аваа нөгөө нэг 100-ийн ундаа аваал цэхэс наамгууд. Хам сангаа ундаа авах шүү. Ороор гал. Ундаа гараад орж байгаа. Тэгээ ороод ингээ улсын авраг ингээ болж байгаа тухайн үед барьж байгаа. Тэгэнд манай үүдэн асна төрүүлчихсэн. Тэрийг би сандээ. Тэр нь биш батцангийн үүдэн марслаа. Лавсрымгийн үүдэн шинэ яах төрүүлчихсэн. Тэгээ харж исэн чинь одоо Эрдэнэтийн сарн цогт гарцаг. Яг тэр мөхийг яг хийчихсэн байна. Итэл заримдаа нөгөө хүмүүс нөгөө итний дэг мэдээ хүл мүлээ авчихаар эргэж харж маргаад. Амар хурдтай буцаж ирж хараад. Тэгэл тэр мөхийг анх би яг тэгэхэд яг тэр зааланд харж ирсэн. Ийм их байдгийн биш ямар сони юм бэ чи. Тэр гарахгүй юм хайж болж штэ. Наран гэрлийн саран цогт гэж улсын харцаг энэ шонхор клубын анхны тамирчдын нэг. Аранга аймагт нөгөө хөдөөгийн мөхчүүдийн спортикад болж барилдчихсан юм байна л да. Яг тийм л юм л да тий. Тэргээр анх би тэр мөхийг хараад тэгэл сураад ангийнхан дээр хаяа хийгээл. Тэгэл нэг мэдсэн тэр мөх тийм хийсэн. Тэгвэл нэлээд дарж байгаа зүйлд гараад ирсэн. Ер нь тэр ч бас шууд очиод сайн мөхчүүд хийгээд унцдаг юм биш л дээ бас. Нэлээ бас цуцаа хилаалгаж иж бас нөгөө хүнийхээ алхаа гიშгээр харж иж яг л ховтархад бэлэн болж ил ихтэй залуучууд бас гас нэг хийгээд илээ. Хийгээд байгаа тий. Ер нь мэх дарна гэж бас байдаг тий Арслан. Ер нь айхтар мөхчүүд бол байгаа л да. Ер нь зориулсан юм бол дардаг тий. Зориулсан мөхөө хийхгүй шээ. Ах нарынхаа тэр үгийг сургаалыг бол авч л байла тийм би чаддаг юм дөө тгийг очиод хийчих. Ер нь ингээд барилдааны бичлэг үзээл анзаарж яхад тэр жилийн улсын нааданд барилдсан барилдаанууд ингээд эргээ заалын томоохон барилдаан дээр харахаар хүмүүс яг нөгөө ингэж үзээд болсон эсвэл нэг яг тэр агшинд нь хөрөнгөтэй бутсан энэ байж идэг юм. Тийм шүү дээ тий. Тийм айхтар л байж ижил одоо нэг. Зүгээр давраг бол тэр гараа чи хизэж гаргаж ирээгүй тий. Өөрөө ч ярьдаг тий. Тий гаргаж ирээгүй. Тэгж байгаа. Тэр нөгөө цагаан сараар орж ирээлээс гэж байна тий. Тэг ингээд бэлтгэлээр аригчаах ингээд ярьжсэн чинь ингээ мөргүүлцэн яваад яах юм бэ гэсэн чинь тохооны араас сумынхан тохооны араас гавчиж их барих юм. Тэгээд энэ гарыг яг энэ одоо шууны энэ үеийн дээр дарах юм бол энэ татж байгаа шүү. Чиглэл нь өөрчлөгдөх юм байна. Хамгаалч болж ийн хайч болж ийн ингээд ярьж идэх байхгүй. Тэгээ би тэрийг тавтаж үзээгүй. Ингээд 2 3 харсцсан. Тэгэл нэг мэдсэн явчихсан. Би яг улсын наадамд 14 онд чин онд мөргөлчдөг шин. Мөргөл явахаас гараа авал уусаал ундын штэ. Гараа авал унах гээд байгаа. Тэгэхээр гараа авъя да гэл за яах вүлээ би гараа аваад юу хийх вүлээ гэдэг ингээд тэр огцоо. Агшинл ингээд ботсон чинь аригчаахын энэ тэр мэх яг зурсаа орж ирдэг. Хүүш намайг инг гэж ийсэн шүү дээ. Яг ингэцэн үнийг инг гэж ийсэн шүү дээ гэдээ орж ирсэн. Гараа авсан би тохооны уур нь тавьсан манай хүн мэдэхгүй байна. Бүрл татаа чангалж ийн барьцаа. Би гой барьцаа авлаа. Тэгэл нэг дайрахт нь цаагарн дээр нь дараал хөмөрсөн манай хүн яг доогор орсон. Тэгээд ингээд бэлтгэл дээр ингээд сонсч ирсэн юм ах нарынхаа ингээд ярьж ирсэн юм сонсож авах юм бол ер нь хизээ хэрэг болдсон шүү гэдгийг би одоо яг тэргээр одоо харж өөрөө яг мэдэрч илаа. Тэгээд тэр барилдаан бол одоо архиж байгаа тэр үгийг сонсоогүй, багшийнхаа тэр үгийг сонсоогүй байсан бол 6 даваач уу. Тэр орж ирээд ч үгүй тэр мөхийг одоо хийгээгүй байсан бол дараагийн барилд яаж үргэлжлэхийг мэдэхгүй. Одоо яг тийм л тэр эвгүй шүү. Тийм л барилдаан болж исэн. Тэгээд яг л тийм л юм л да ер нь хүн сонсч исэн, харж исэн юм аа ер нь бол яг хийчих болмоор юм аа бол хүн яг тавтаад бэлтгэсэн л байдаг л да ер нь бол тий. Арслангийн бас нэг онцлог байдаг.
Нөгөө хүмүүс чинь хүн толгоогоор уруулаад юм уу эсвэл нөгөө тумбраадах гэдэг ингээд цээжинд орно ордог байхгүй. Тэгээ ороод ингээд даруулцдаг. Даруулсан хүн бол дандаа гарах гэж зүтгэдэг шин. Бүрүүдэг арслан болохоор даруулах гэдэг байхгүй. Тэр их зөөнө. Тэгэл яг нөгөө унахч байгаа юм шиг бол хүн дээрээс нь дарна штэ. Тэгээр нь хойш нь сунгаад тавьчихдаг. Тэр одоо тэрийг хийж чадж байгаа хүн ер нь бас их нэг л манай бүхэлд төрж хоширл нийгмийн зааланд бэлтгэл хийж байсан. Өсгөө ороод би гадаа хоол идэж явж байгаа хоцорчдаг байхгүй. Хоош чи хоцорлоо гэж биш. Газ хоцорч газ солиод шүү. Нааш өргөл гэсэн бариад байгаа шүү. Яг ч орж ирээл дөнгөө бие халаагаал байж хат би яг харж байгаа байхгүй. Тэгэл нөө азуутаад. Барьж аваад нөгөө толгоо оруулсан чинь ганцхан дараал толгоо оруулсан. Тэгэл намайг хаях гал би ч байх одоо тэр үед ажиглаад намайг яах нь ийх нь л гэж ажиглаж байгаа шүү. Ингээл дараал ингэж би ч хоолж гарч ирээл залгаал буцаал гарч ирж залгаалаад дисгэ байгаад шүү. Бөөлжлөө гэхээр ямар том аврагын хажууд бөөлжлтэй юм шүү. Тэгээд дивжин дээрээ бөөлжлтэй юм шүү. Болдог залгаалал нүлнээс нүлэмс гараалаа залгаалаа өтөр нэг 20 минут л 30 минут наваг дарсан. Тэгээ манай босовчд хаяад. Оо чи ундгүй юм байна гэ. Тэгээ нөгөөтгөө залгиж аваад тийш очныг бөөлж аваад энэ халахын том аврагаар даруулаад би унаа гэж одоо би хин ундыг. Ахад би явахгүй мэн гэж бодсон. Тэгэл тэрнээс хойш юу н унаагүй дээ. Тэгээ чөлөө төхөр нэг анх мэдхгүй баяраа өгч дээр ирэл одоо манай заяа мандах байна, алтан дулуг байна, эднэр дээр ирэл барилтанд би ч мэдхгүй хөлтөн дутуу ор нөгөө ч толгоо ургалчихна. Тэгээ толгоо ургалаанаас тэтэрсэн байнга хойно тойрж авах их тавчдаг. Тэгээд би ч нөгөө барьж мэдэхгүй болохоор толгоогоо байнга өгөн төр нь өлж чинь уурдлаа. Тэгээд тэрнээс хамгаалсаар аваад ерөөсөө ингэж хамгаалах юм байна гэж ойлгоцсон. Тэгэл тэрнээс ахуулаад одоо тэр бол олон хүн татсан шүү. Тэгвэл тэр хамгийн сонин тэр байхгүй. Хүн бол гарах гэдэг. А бүрэгдэг арслан болохоор улам даруулах гэдэг хүндрүү ингээд өөрөө ингээд ойртоод өгөөд байдаг. Тэг муудаад хилаахад тахаараа нэг орж амьсгаа авдаг шүү доогуур нь ороод даруулж байгаа. Жохон амьсгаа авч байгаа. Тэгээд нэг гэдэг. Тэр 11 онд ч одоо Аранга аймгийн Бэлдэмэр спортын хоронд заал аваад тоглож ирсэн юм аа. Тэгээд тоглолцсон суужсэн чинь ингээд суужсэн гэсэн чинь фүрүү доог авагддаг байхгүй. Тэрийг хараагаад тэгсэн. Ингээ харсан тэнд чинь Ондаа аваргын хамгийн сүүлийнх нь өсгөө аваргын тий 4 аваргын зураг байж байхгүй. Тэгсэн чинь гэдэг. Галах гагаал яасан гэсэн чинь. Шин аймгийн арсан цолтой байсан. Улсын наадамд төрүүлэхгүй бол энэ зураг тавихгүй нь шүү дээ гэжсэн. Бас л чинь хүний бас хаас том зорилго байхгүй энэ. Улсын наадамд төрүүлэхгүй бол энэ зураг тавихгүй нь вэ шүү гэж ярьжсэн. Тэр танаа хүү одоо барил. За хүү барилж байгаа. Сексэнд явж байна. Би бас эдний үг мэднэ. Манай алдар дээр бас нэлээд тэрүүгээр яваад байдаг. Сайхан нуруу туруутай. Даруухан. Тэгэл холоос ингээ нөгөө бэлтгэлээ хийж явахыг хардаг байхгүй. За энэ ч одоо баг аргагүй л бас л нэг аавын одоо юм байна да. Ямар ч үнтэй юу ч ярихгүй. Яг л хамт хийж байгаа үнтэй бүх юм хийж дуусгаад тэгээ заалнаас гараад явж байгаа. Тэгээ би арслантай таарад ярьдаг. Танаа хүү хийгээд ингээ явж илээ. Тэг гадагшаа нэг явуулдгийн билүү гэж байгаа гэхээр би бас болчих юм болов уу гэж. Ер нь бэлтгэлээ хийж байгаа юм тийм. Бэлтгэлээ хийж байгаа. Оюутан болсон. Тэгээд барилд болно. Одоо шийдсэн. Одоо өөрөө бол дуртай. Тэгээд одоо бас алдар спорт хорооны чөлөөтөх юм багш мандах наран гээд одоо гавь тамирчин хүн дээр бэлтгэлээ хийж байна. Тэгээд буйны өөрийнх нь лимит хөлгөө бүхэд их дуртай байгаа болохоор би ч гэсэн одоо их дуртай байгаа. А манай үржил бол одоо бас гайгүй сурлагатай юм болов уу гэж боддог байсан. Тэгээд сурлага аяж нь бас одоо үед бол та нарын шиг байрлалтна гэдэг бол бас амьдрал ахуйгаа авч явахд хэцүү шттэ гэдэг. Би өөрөө бүхэн учраас бас энэ бүхийн хатуу зүтүү мэднэлтэй. Тийм учраас бас нэг чахгүй ингээл байдаг гэсэн. Одоо сүүлийн үед бол одоо эрэлт төр төр бол бүх болно гэдэгтээ бол одоо хоёулаа нэг талдаа гарцсан баа. Өнөөдөр дагуулад хамт бэлтгэл хийж байгаа. Арслангийн өвөө шатар заан гээд орон нутагт барилддаг. Тэгтээ бас шаггүй их сайхан барилддаг хүний нэр бас Арсланг барилдаж эхэлсэн цагаас л заан гэж аймгийн заан уу? Аймгийн заан. Яригдж ийсэн. Тэгээд бас Аранга аймгийн тухайн үеийн улсын цаалтаа тэр үед сайн барилж ийсэн бүхчүүдтэй бас сайн барилддаг. Аватаач барилддаг юм бүх байсан гээд нутгийнх нь одоо олон хүмүүс бас ярьд юм. Үлжит. Тий, өгийн үлжит. Тэгээд одоо зааг дээр төрсөн юм л дээ. Тэгээд манай өвөө бол
барилдах бол би хаа бол үнэхээр хүүхд байхад бол би бол хараад гайхдаг байсан. Манай өвөө мөр даант юм болов гэж боддог байсан. Том байна. Арангаагаас өгийн уурчин бол бас хөрхөн зайтай. Аавын нутагч юм болохоор 35 км. Тэгээ нөгөө би чи эмээ дээр өссөн эмээг өгч учраас одоо булган тал руу их явдаг. Тэгээ ээжийнхээ тал руу өөдрөө их очтдгүй байж байгаа. Сүүл жоох мэдээ орсон мэлээ гайгүй 5 6 дараа ингээ өгтөлчөөд өөдрөө очижлоо. Тэгээ манай өөдрөө очих нөгөө морь унуулах гаддаг. Тэр нөгөө айгүйх тогшин эмнэг морь зөр мордуулж аваад хойноос зүгээр шилбүрдэг өгчдөг. Тэгээ бас тэрнээс нь жоох айгаад байдаг. Хойш ийшээ булган сум руу явах байх. Номхон хоньны морь үуч чинь тэгэл сарлаг үуч чинь тэдрээс яахгүй. Нэг өдөр манай өвөө тэгж шүү. Чи усанд явах юм уу, хонд явах юм уу гэсэн чинь ингээ харсан чинь нэг эмнэг морьчих юм эмээлж шүү. Би усанд явъя. Чи тэгээ энэ 200-300 литрийн том савнуудаар яаж усанд явах гэдэг гэсэн чинь. Би тэр шарж хөлөө явчихлаа. 2-3 шартаал юмш таач. Наад чи эмнэг шүү. Би нэг үл чадна гэдэг. Манай өвөө хайч явчихдаг. Тэр оронд нөгөө Монгол үржин барьж авч байгаа, тогтолж барьж байгаа. Старгын нэмийг олж байгаа тэргэндээ хэлж аваад нөгөөт гэж хоёр талаас нь үнсээр аваад одоо орхон голоос ус аваад хүрээтердэг гэсэн чинь манай өвөө гайхаад чи одоо ямар гайх юм бэ? Энэ хангаа газрын хүүхдэд шал өөр үт юм байна. Гэхдээ адуу гэхэр л айгаад идэг. Би л үхрэхээр айдсан шүү дээ. Би ч үхрэхээр айхгүй байхгүй юу? Тэгжилаа тэгээд манай өвөө бас сайн барилддаг бүх байсан гэсээ тэгээд өөрөө нөх барилддаг байсан юм лээ. Аймгийн наадамд ганцхан жил гарс бакалтай барилдаа том ойн жил үзүүлсэн. Тэр чинь бас тэр жилийн улсын наадмын бас түрүү бүчүүд ирж барилдаж исэн барилдаанд үзүүлсэн гэдэг. Тэгээд нэг барилдах нэг тийм өөрөө бас нэг тийм дуртай биш дээ. Морь их уудаг тэгэл ингээд сум орныхоо үед бол сайн барилдаг. Сум одоо манай үлжитийн олон сайхан арслангууд байлаа. Өгийн том цолтой бүчүүд бол тэрнтэй бол аваа үүд барилдаг гэсэн. 12 шүү. Монгол бүхний түүхэнд хамгийн олон улсын арслан цолтой бүх төрсөн. 13 байна уу? 14 байгаа шүү. 14. Тийм. Ийм аймаг. За хамгийн 14 тарслан биш шүү. Анхны одоо тийм бүх болох том ургамыг хэрэг юунаас авсан. За тэгээд ээжийнхээ аавынхаа тал руу очино. Манай аавын тал чинь тэр чирээд бүчүүд очино. Айхтаа гарч үйж барч хаалт гарсан байж байна. Бат тутхан. Тэгээд сумандаа одоо наадмаа алдаагүй олон сумын зам шүү. Тэгээд очих нөгөө идэд нөгөө ах нарын нөгөө хүүхдүүдтэй л барилдана. Тэгэл ерөөсөө л миний бодоход л манайх одоо эрэгтэй хүүхд бол төрхлөн бол барилдана л гэсэн тийм ойлголттой шүү. Манай гэр бүл манай аав ээж яагаш тийм байсан. Тэгэл ээжийнхээ аав дээр ч очино манай өвөө ч очино. Одоо том хүүхд нь л бий байна. Дохноос нь гарсан. Тэгэхээр одоо жишээл барилдахгүй өөр юм барилдахгүй. Тэна гар гурууч яасан богнох юм бэ? Яасан намх юм бэ? Яасан жижиг юм бэ л гэдэг байсан одоо тэгээд. Тэгэл болондоо би одоо яахаар юм бол төнгөл тодроо бод. Хамгийн гол шалтгаан болсон сууж ирдэ. Тэгээд манай аав одоо хамгийн одоо бүх болоход бол одоо хамгийн их түлхэж боллоо яах вэ? Тэгээд нэг бол бүх болно. Манай аав ч юм их заагаад ахгүй мөртлөө хараад сууж идэ. Тэгээд хоёулаа би ч удаа алуулна шүү дээ. Алуулчаад хоёул гэрлүүгөө алхаа явж байгаа. Хизээ чи ингэ төрүүлэх үү? Болоогүй л байна. Тэгэл дагуулсан гэдэг байлаа. Тэгэл чи гууж цол авах юм бол нүдний уул авна барилтад хэрэггүй шүү. Тэр ихтгэл хоёр бүх хоорондоо барьж манай засдаг шүү дээ засуул. Тэгэл байжсэн ч одоо манай найз Баярхуу аймгийн арслан бүтээр аймгийн наадмын 4-ийн даваа таарад би Баярхууг гоё яах гэж амждаг. Намайг хутгах юу би хутгаад унж явах юм болоод буцаад хөмөрмөр санаад хөмөрсөн ч бүтээр хайна амждаг. Гэсэн чинь намайг нөгөө хүлэнччүүд авуулах гээд тэгсэн чинь манай аав засаж ирсэн. Шууд илүүс татснаа. Үгүй өгүүлж. Тэгээд тийм шудраг хүн байдаг манай. Өдөр түрүүнд бас барилдахад Баярхуутаа бас таарсан. Өдөр түрүүнд манай аав цолтой өгөхийн тал таар зүүндээ зассан. Тэгээ Баярхууг дэмжиж. За наа чи хөлөөч авлаа гэв. Чи яагаад очиод байгаа юм бэ? За итлээ шүү гэл. За баруун дохоод наач зүүлж аавь шүү гэдэг. Манай аав нөгөө талд ороод байсан. Тэгэл хайчаад ингээд явсны дараа манай аавыг Баярхуу мэдэхгүй танихгүй. Тэгээ нэг орой нэг цайлга майлга ингээд нэг амтай ахтууд айраг өгөөс. Манай нөгөө засуулж орж ирээ суудсан. Манай Баярхуу ярьж байгаа сүлд. Та хаад өстө сайн засах та намайг ирэхээр байг дэмжих юм аа гэсэн маань хүүхдийн найз гэж дэмжиж байгаа байхгүй манай аав. Тэгсэн чи Баярхууг одоо ингээ Баярхуу засаж байна. Чи одоо манай аав ш тэгч.
юу яриад байгаа юм бэ гэж очиод сая үзүр дөрөв барилдсан чинь танаа ш надад чамайг унгаах гад дайраад исэн шүү дээ. Тийм л хүний хөвгтэй байна да би одоо. Засуулгын бас үүрэг хэлтэй. Тийм үүрэг. Зассан бүх. Давдаа авраг нөгөө баярагаар мөнгө харсантай бас улсын наадмаар нэг зам болдгийнхаа урж ил байгаа. Тэр чинь бас нэг жоохон тиймэрхүү барилтаа болсон. Тэгсэн дамдунгоо тэгж хийсгэж мөнгөнд авсан гэж. Тэгсэн яг баярагаар бас хүүхд юм чин дотроо бас нэг тиймэрхүү тэгээд наадмын дараахан нөө найзуудтайгаа явж байгаад тэгсэн гэсэн. Хэдүүлээ дархаа авраг дамдунгоон доор хийсэн гэдэг ч бас нэлээ хэлж штэ тий. Тэгээ нэг хамт явсан улаан хүн ачи энэ төр сандраал. Тэгсэн гэрт нь аврагын дорцоо бол бүгдээрээ хаалцаа жугаас уужсэн чи. Дамдунгоо тэгсэн гэж. За миний хүн энэс хойш хүнтэй барилдвал одоо тэр давс энэ давс ингэж маргахааргүй л барилдаж байгаараа гэж хэлсэн. Яа. Тэгж хэлчихсэн гэж тийм. Бүх хүний одоо эргээд ингээ хамгийн сайхан нэг цол авсан жилүүд байдаг те. Эргээ харахаар л тэр л их гоё санагтаад байдаг. Тэр жил нэг ингээл хэвээр нэг цал автсан нэг стянаас гараа авч яхад сумын наадмын талбай дээр явж яхад тэгэл Арслан тэр тухайга сонирхуулаач. Хамгийн анх мэдээ сумын зам байлгүй тий. Тэ. Булган сумандаа барилдлаа. Өсвөрийн барилтанд 20 давн боллоо шүү. Юу нөгөө сум момд өсвөрийн барилдад төрүүлнэ гэжсэн чинь шалаар нэг болчихлоо шүү. Тэгэхээр тэр дэсээ хамаадан ганц нэг ах нар мах нар нэг үе мууийнхан залуучууд хойд ирж том барилд цол авна гэж бодлоо шаашл. Тэр манай сайхан үлээж манай энэ өсвөрийн барилданд хоёр давхгүй байгаа юм биш үснээ сумын наадам төрүүлэх мөрүүлэх юм яриад байгаа боллаа гэдэг. Тэс яг одоо сумын наадам чинь тийм олон бэлтгэлтэй өмнө ч нэг байдгүй байлаа. Тэрийг бас биш нэг бүхий секцэнд явчихна гэдэг өөрөө дотор утцаа. Жил бэлтгэл хийгээд ирэхэд арайчтай гэж бодсон. Тэгэл жил бэлтгэл хийгээд ирсэн. Тэр жилийнхаа наадамд том бүхий барилдаанд нь барилдад үзүүрэл сумын начин золоолсон. Ингээ яах вэ? Одоо Монгол бүх юм бол хамгийн одоо багц бол тийм. Сумын наадмын үзүр. Анх би бол сумын начин цол авчихсан. Хэдэн настай? 17 настай авчихсан. Ер нь мундгууд чинь тэгэл 16 17 тоо л сум юм билээ шүү дээ. Навар гарслангууд чи хараад байх юм. Тэгээд дараа жил нь ирж сумынхаа наадам төрүүлжилаа. Тэгээд сумын наадам төрүүлнэ гэдэг бол бас том амжилт шүү дээ. Бас л ингээл бүх болчихж байгаа юм бодож. Гэтэл сумын заанаас дээшээ харахад бас олон том зол байгаа шүү дээ. Олон дивжээ байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд аймагтаа барилдаалаа. Одоо тэр чинь 2002 он 3 оны сумын зам баггүй чи. Тэрнээс хойш 8 онд л нэг аймагтаа төрүүлж аймгийн арслан зол авчихсан. Тэгээ 8 онд аймгийн арслан болоод 9 онд очиж барилдаж үзүүлээд тэгээ 10 онд улсын наадамд анх удаа барилдаад соромжон болцоо дөрвийн наадам болсон байна. Тэгээд тэр жилээ болсон хинтийн зүүн бүсийн дан шиг наадам гэдэг хинтийн наадам хойшлогдоод зүүн бүсийн дан шиг наадам болоод тэр наадамд 256 бүхэн барилдаж аймгийн хурц арслан чинь авч. Тэгээд хурц арслан цол авчаад би ээж лугаа залуу. Тэр төрүүлсэн юм уу? Төрүүлсэн баяр хүү үзүүлжсэн. Тэгээд тухайж уц мөцчгүй л байсан ах нарыгаа дагаал үлжид манай үлжид сумын ой болоо. Үлжид сумын ой дээр 2 3 өдөр барилдаа замдаа нэг 2 оноод тэгээд тэр чин наадам хинтэд очихоор 2 3 өдөр болоод нэг 7 хоног нэг ээжтэй аавтайгаа ярихгүй явчаад байжсэн чинь ээж лугаа нэг мөнгөр дарслангийн машин зууцсан. Мөнгөр дарслангийн утсаар яриад байна. Сайн ээж гисөө сайн хүү өшөж хаашаа алга болоод яач юу ч юу хүн юм чи санаад байна. Гэхдээ хинтээ аймагт зүүн бүсийн дан шиг наадам болоод би аймагт хурц арслан гэж цол авлаа төрүүлээд гэсэн. Үхсний тийм цол байдаг. Уцаалаа хурдан иргэн юм байна. Тавыг цагиж. Тэгээд цагинж ийсэн тэгээд тэр наадам төрүүлээд цол авахаас илүү тэр хүүхдэнд эсэм мэд байвал одоо тэр санаа зовж байгаа тийм. Тэр санаа зов. Тийм бас сайхан тохиолдол болж ийсэн. Тэгээд аймаг хурц арслан бол ээжтэй навс загнуулаад байж л та. Хурц арслан цолтой бүх өргөний улс аймаг төрүүлж ийсэн шүү. Тэр үед бол ер нь бас аймгийн арслан цолтой улс аймаг төрүүлнэ гэдэг ховор Санжаан нийлэн төрүүлсэн, Содон бас хэд төрүүлсэн. Тэгэл ер нь ард нь бас арсланд орохоор төрүүлж ийсэн та. Тэгээ 8 онд аймгийн арслан болоод 10 онд аймгийн арслангаа батлаад 12 онд улсын начин болоод 14 онд улсын начнаа багтлаа. Тэгээд 14 оноос 16 онд нэг
хөзөр төрөө булаацсан л байдیں۔ Тэгээд миний амжилт бол 2 жилээр явсан байдаг. Тэгээд бас үнднэрээ бол өхөр тэргээр туулаа гүйцэнэ гэхээр бас 2 жилийн хөдөлмөрөөр бас нэг улсад нэг шүүгүрдэг юм шүү, бай шүү. Бас энэ олон залуучууд, энэ олон сайн хөгчүүдэд барилдахад бас олон жилийн хөдөлмөр хүч орох юм байна гэдэг бас тэрнээс бас харж өөртөө бас мэдэрч ийлээ. Тэгээд наадмын дараанаас эхлээд бэлтгэлтэй ордог байлаа. Тэгжиж цаг хугацааг нөхгүй л наад ямар ч боломж байхгүй гэдгийг унчаад явж байхад ойлгож байлаа шүү дээ. Бүх энэ төв цэнгэлтгээс гараа явж байхад олон наадам бас над тэгж ойлгомжсэн. Тэрнийхээ хүчинд бас үе тэнгийнхэнтэйгээ сайхан барилдаад эдий зэрэгтэй бас барилдаад мянган бүхэн зодорноос хатж үзээд бас унчаад босч ирэхдээ унаагүй шүү гэж босоод ирмээр үн айгүйх байдаг шүү дээ. Дахиад болчих тий. Дахиад барилчих л та гэж босдог. Нөгөө нэг би хааны хувьд ч юм уу сэтгэл зүйн хувьд тийм л хурц үе дээрээ барилддаг юм шиг мэдхгүй. Тэгэл унаагүй штэ. Ахаад ямар нэг арга барилдчих юмсан ухааны юм. Дараагийн наадам хурдан болоосооч гэдэг юм. Ахаа энэ үнтэй барилдаас тэр ихтгэл би ч тэгдэг байсан штэ. Наас нэг ах нартай нөгөө хүүхд байхдаа юу ч мэдхгүй. Унчаал гэхэр эсвэл давчхаараш юм уу. Ахаад дараа сайн барилтаа хилээр ус болцсон хөвгтэй болсон. Гав энэ юуны өөр ангаа нөгөө ганхууны чинь бид тэгсэн. Давчаад ха дараа сайн барилтаа гэсэн. Сумын заа усын нэчтэй барилтаа гэсэн чи. Сумын заа наваг сайн барилтаа гэдгийг гайхаадсэн тэр. Ер нь бас тийм бөхчүүд нэлээ хэлдэг шүү дээ. Дахин авч өгөхдөө. Сайн барилтаа гэдэг. Юу давж байгаа хүмүүс чинь одоо Дорзомбо гарын төрөл их гоё хэлнэ. За минь дэ сайн барилдаарай гэл. Ер нь нэлээд хэлдэг байхгүй. Тэрнээс тэгж очиж одоо би чинь ингээ залуучуудтай сайн барилдаа гайгүй сайхан залуучуудтай зөндөл гар зөрүүлж барилж байгаа ш. Сайн залуу байна даа гоё болох юм байна да. Бэлтгэл нь жоохон дутуу байна да гэсэн бодсон. Хандаа бэлтгэлээс аваарай. Бэлтгэл чинь жоохон дутуу бай шүү. За чи илүү хичээгээрэй. Чам чи далбаага тэгж янзлаарай. Бутлаа тэгж янзлаарай гэдэг ингээ урмын үг хэлэх айгу дуртай. Тэр чи амар урам. Нэг тэгсэн туушд мартагддаг. Хоёрсол тэр шүү дээ. Хоёр нөгөө байнгын одоо нөгөө бид нар одоо бол мотивац гэж ярьдаг тийм нөгөө нэг сэтэл болж явдаг. Тэр хүн аав ээжийн зан характер төрсөн л одоо зан характер юм да. Хүнд хизээш ялагдаж бууж өгнө гэсэн бодол над өнөөдрийг ч хүртэл над буудах шүү. Анх бүхэлдэх төвчөн дээр 2006 онд наадмын бэлтгэл гараад байна. Гэхдээ гуйлаа штэ. Зөндөө болонгойлоо бүх өргөнд бүхчүүдийг ирэхээр намайг авч яваад тамаа аваа. Хинч мэдхгүй харангаахл гэдэг. Зөндөө олон залуучууд байгаа. Манайх багтал шингэлцэхгүй амар олуулаад. Тэгэхээр нэг ээжээсээ нэг 100 цаг өргөчлөө 200 цасаа уугаад би одоо энэ хоноо аваад одоо юу идэх юм аваад очие гэж. Гуйлж гуйсаар байгаад бараг бүх өргөнөөс бараг чирэгдээд багшийн дэд хүртэл явсан баха байгаад. Тэгээ анх наадмын бэлтгэл 2006 онд сүүч ууланд гардаг хөөхгүй. Тэгээ эхний өдөр өглөө зариат хийдээ. Зариат хийгээд чинь өшөө. Ой тэр байш. Өглөөсөн чи. Пүү зав юу. Би өшөө авраг ийм том пүүцийг бариад. Жишээ гэрлэгөө явж хат. Тэр пүүц авч явахт надад амар нэр төр яасан гэж. Тэр пүүзэнд хидж замдаа мөргсөн юмтгүй ийм том цолтой өх наав болох чөмөр барыг пүүзэнд мөргсөн. Оймсын гараж ирээ би жоохон нөгөө хэрүүн болсон гой угаага уловчийн гараж ирээ угаагаад тэр гэр дээр нөгөө ингээ гатаагаад гой ингээ тавиад үдээс мүдээсээ суллаад бүр ингээ даагаараа болоод нилээн гоо. Тэгээ тэрнээс хойш наа өсгөө ор хаяа дууддаг гэсэн. Хой нааш энийг хий. Энэ тэр юм аа тэр бүхчүүдээс миний тэр том одоо аврах цолтой бүх тэр наадмын түрүү бүх одоо тэр дэвжээний том бүх юм одоо хайр хүндэтгэл хүлээсэн. Хамгийн том зүйл болчих. Хамгийн бас нүд үе шүү. Нүд үе. Тэр бол бас төрмөл цаанаасаа харж байна. Тэр бол надад бол их бүх болох. Яагаад тийм урам зориг аюу гоё өгч. Аврагын нүд үе гэж хэлж ийн гэхээр бадарч дөнгөж бас жоохон хүүхэд бэлтгэлд гарахтаа аврагын гэрт үйсэн тий. Яг Арслангийн сайн хэлдэг бүр аврагын гэрт үйсэн. Өөрөө хилээд аваад орчихсон. Тэгэхэд бас аврагын нүд вэ шүү. Өөрөө шүү. Өөрөө. Пүрдавгийн үед одоо жишээ нь одоо энэ бүхчүүдийн бас энэ дандаа л энэ хүч тамир ингээл яваад штэ. Одоо бүхчүүд чинь гадуур энэ эмэгтэйчүүд их крашлах юм байл штэ. Захиа махаа тийм гоё авчихсан нандин фэнмэний тийм гоё тохиолдлууд гоё эмэгтэй фэнээс авчихсан гоё юмнууд юм байна уу? Над тийм байдаг шүү. Нөгөө над чиг юм царай буудаа бүхэд захиа өгөө сууж байгаа юм. Тэр тусмал байгаа. Манай үеийн гоё залуучууд байна шүү. Манай одоо Содномд орж байна. Манай Бат Эрдэнэ гард байна. Манай Батмөх заан байна. Тийм биз дээ. Би нэг Мангалжав дэргүүнээс асуусан.
Тэгсэн чинь юм бол мэдэгддэггүй байсан гэж хэлээ. Тэгээд би дараа нь хариултыг бодоод ах мэдэгдэхгүй ч гэсэн цаанаа бол бас зөндөө байсныг үгүйсэхгүй байгаа юм байна. Ингэдээ сууж хахад нас уусан шүү дээ. Нэг яваад байдаг шүү дээ. Ах таа бол ингэдэг байсан. Бүхчүүд цараагаараа уралдаж ийн гэсэн юу хэлээд ирсэн. Сквер аваргаас бас нэг сэтгүүлч асуусан байсан чи миний үед караш гэж байдгүй л байсан. Тийм яриа байдгүй байсан. Тэр мангалахын тэр чи юу вэ нөгөө цараагаараа жилүүдийн шигшгийн хоолнд орж сууж байгаад хэн царайлга ингээд үзэхгүй байгаад гэсэн чи яах ингээ басаа явцсан. Мэдээд нь шүү дээ. Баавартай байгаа шүү. Арслангийн бас арслантайгаа ингээ өсрөөдөө харцахтаа ингээ сайхан суулгаа гоё байна шүү дээ. Арслангийн одоо бүхэн өргөн мөргөнд өсрөөдөө харцсан ч гэсэн бүхэн өргөн мөргөнд одоо бүхэн андуурж болоогүй өдөр нь очижсэн тохиолдол манай юм нөгөө нэг дөнгөж нэг дуу муу хийд болсон туучд муучдын нэг юм оноонууд байдаг байхгүй нөгөө нэг дуу жоохон гайгүй болсон нөгөө бүх одын тоглолтын сонгогдчихгүй юу хүү тийм нойрон өрөхгүй тэгээд тоглолт нь одоо жишээ нь 30 тэгээд үйдсэн манай хүн догтлоод 29-нд хамаг хувцаа барьж нөгөө солин дөрвөн дээр очисон чи юу ч байхгүй чи хүн бүжинж явах хэрэгтэй шүү дээ арлын өрөмөрлөнөөс юу ч байхгүй яана чи өөр газар бол намайг ингэж идчихэж байгаа юм баг тэгээ бодчихсон гэдэг шиг андуурч очичмоочсны тохиолдол байх уу? Юу штэ. Хувцунраа орхих, малгайгаа орхих, зодон шуудгаа орхих тэр үл зөндөө асуудал байна. Юм орхих хүмүүсээс мэрсэр байдгийг шүү тий. Байна. Надад наа чи их тохиолдол. Би чи ингэдэг байхгүй юу? Наадам барилдаан болно гэхээр наан ингээд барилсны дараа их ингээд нервтэд байдаг учраас болохоос биш. Барилдах цаг яг ботгуулаад хахад ингээд унтмаар санагдаад, амармаар санагдаад ингээд хийгээд. Тэгж явж байгаад хамаг юм цагийн тулах шүү дээ. Тэгэл гівэнтэг харахтаа заримдаа хамаг юм мартаал гараал тэгэл нэг бүхэн өргөнд малгайгаа мартаад ирсэн байлаа. Арсан цолтой болсон байж. Малгайгаа. Тэгэхээр нь үүднээс очиод нөгөө загас хин хөлийн цэцлийнхаа малгайгүй л та. Малгайгаа мартаа малгай мөд ирэхгүй байна. Гарах гэдэг бүхчүүд чигсэх гэдэг малгай. Ямар цолтой байсан? Арслан цолтой болсон. Тэгээд улсын очны болгоо өсвөл ингээд гарлаа. Ингээд гарч цэцэн малгай тавьж яваа. Нэрх хэл ийгээд өөрчлөлчөлдгөө хойшлуулчулдгүй юм болж байна. Тиймэрхүү үе зөндөө байл байх те. Энэ нөгөө бүхчүүд цол аваад яг тэр жилийнхаа наадам нөгөө нэг тийм начин цолны болцол хангалаа гэж зарлуулаад туг тойрол явж байхаар амар гоё санагддаг. Арслан тэр тухайга яриач. Тэгээд гэх чи одоо бүхэн том улсын цолны гэр бүл багтна гэдэг ч юм бол одоо босол бүх болж төрхөл мөрөдөл шүү дээ. Тэгээд улсын цолны болцол хангачаад туг тойрж явахад бас олон сайхан бодж илаа. Тухай ээж минь бас бурхан болоод удааг байсан маа. Тэгээд ээжийн төвлөө. Тэгээд л одоо яаж л одоо нутглуугаар хурдаа явах юмсан тий. Нутгийнхантайгаа л очиж одоо тийм сайхан тэмдэд сайхан зарлаа гэлээ үзүүлэх юмсан л гэсэн үг тийм гоё тийм мөрөөдөл зориг тэртэл тийм дэврэн сэтгэлтэй л гүйж явсан доо. Тэгээд улсын цолны болцол хангачаад л одоо маргааш л улсын наадам төрүүлчих юм нөгөөдөр л төрүүлчих юм байна даа гэж ингээд боддог байлаа. Тэр бодол бас тийм амархан байв. Тийм амжилт ирдэг цаг хугацаа гэж тийм хурдан байдаггүй. Бүхэд бол бас туулах ёстой зам километр гэж болж байдаг. Тэрийг бас туулцсан байх ёстой. Тэгээд бүхтэй бол хоёр хүсэтгэлээр үнж тэр бүхийн төлөө юу ч хийхээс боцохгүй. Юу ч байсан хойш нь тавиад тэр бэлтгэлийг хийдэг тийм зан чанартай байж л одоо бас улсын цолтны нэг багтдаг байх гэж бодож байна. Начин цолтой барилдаж байгаад арслан цолтой барилдах хоёрын мэдрэмж ямар вэ тэр? Тэр арслан болсон жилийн даваанууд жанг шүү. Тэр даваа жанг. Доор бас халамгаар барилдаж хийсэн. Я бүр юм бацаа 5 дээр авсан шүү дээ. Миний хамгийн хоёр хүнд барилдаан ч ер нь 5 6 2 болсон шүү дээ. Хамгийн хоёр хүнд барилдаан. 6 хэмээл өөр сайхан мэд. Чимд он. Чимд он. Чимд он тий. Тэгээ чимд ондонгоос мултраа явж итэл тхийн гончог авч байгаа шнаа. Гэхдээ ягаад чи хүн нэг өөртөө итгэл ч юм уу нэг тийм мэдрэмж байдаг л да. Байдаг юм шиг байна л да. Ер нь одоо та нар урлагийнхан шиг нөгөө нэг юм дотор мэдрэмж нэг тийм онгод орохороо ярьдаг гэдэг шиг те. Хинч байсан би хинч унахгүй л гэж боддог гэсэн. Намайг одоо хин яаж хаях юм бэ? Би ямар мэхээр эсвэл тэр хүн намайг ямар мэхээр хаях юм бэ гэж өөртөө ерөөсө бодохгүй болцсон байсан тэр үед бол. Би одоо тэгээд унчих юм да гэхээр одоо надад одоо тэр тал нь дутуу байхгүй шүү. Би одоо 10 хэдэн жил бэлтлээ шүү дээ наадам барилдаад.
Зөвхөн улсын начин биш шүү дээ чинь. Аймгийн Арслангаас эхлээд л одоо нэг улсын наадамд барилдахад цол авах юм бол да энэ гайгүй энэ чигээрээ барилдвал нэг тэдэн жилийн дараа цол авах юм байна гэдэг нэг хан гарсан үед л төрийн наадам бодож зүүдэлж эхэлсэн байж таарна. Тэрнээс эхлээл одоо төрийн наадамд өрөвж бэлтгэл хийсэн цаг хугацаа ч юм бол зөвхөн тэр Арслан дээр л одоо яг гарч байгаа юм. Тэгэхээр энэ бүх гэдэг зүйлийг бол хүмүүс ингэж боддог л доо. Нэг том цүнхүүрэл, нэг том алгаа өсчөөл, айлын хойморт очивол эсвэл нэг том машин унаал ингэ яваадахыг хийлээд бүгд амархан амьдраад байгаа юм шүү гэж боддог шүү дээ. Тийм хүмүүс шиг бодож байгаа шиг ч юм уу. Одоо тийм хийсвэр харж байгаа юм гадны өнцгөөс харж байгаа шиг тэр амжилт тэр хүнд хизээч ирэхэд тийм хямдхан болдог. Тэр хүний гар хуруу хөл гар дотор ирэхтэн бүгд бэртэж гимтэж тэр зүгээр сайхан наадам та нарын өмнө сайхан олон сайхан бүхчүүдтэй барилдаад эд тавыг гайхуулаад барилдаад байгаа боловч тэр бүхчүүд бүгд дотроо тэрний өрс төрөөсийг өөртөндөө авцсан байдаг. Би гэртэл гимтэл тэр ахуй амьдрал бүх юм хайсан байдаг ш. Найз нөхдөшгүй болсон байдаг ш. Тэр яг үн. Зөвхөн нэг үнэхээр одоо гэр бүл үлдсэн л байдаг хөөхгүй. Тийм бусдыг анхаарах тийм сөхөөж байдаггүй. Бараг салхи хаанаас салхилаад байгаа тэр салхийг ч мэддэггүй. Тийм цаг хугацааг өнгөрөөсөн байдаг. Тэр цаг хугацааг өнгөрөөд нэг л наадам сайн байлдаг. Нэг л наадам сайн байлдаг бүхэн. Нэг л наадамд оргил амжилт өөрөөтөө байгаа боломжоо гаргасан байдаг. Тэр надад одоо 16 он тохиосон. Тэр үед би яг өөрийгөө тэр наадамд би хамгийн сайн байна гэдгээ би өөрөө мэдрээчгүй тэрнээс одоо ингэ бодож байгаа тэрнээс өмнө 14 15 онд бүр сайн үе над байсан байхгүй. Тэгтэл тэр үед би одоо хин дундах уу намайг хин яаж хайх вэ гэсэн бодолтой. Тэгээд дээрэс нь би өөрийгөө яг нэг тийм хүний өөрийн зам байдалтай юм байлээ л дээ. Тэрнтэй таарчлаа. Барилдан гоё таарна бүтээр чинь. Би хаяа шүү. Би хайчлаа. Би заан цол авчлаа шүү. Би гард очлоо. Би Арслан болчлоо шүү гэж гарч барилжсэн. Яагаад ч юм бдэггүй тэр үед миний амнаас тийм үг гарсан. Хажууд маа багш нар маань үртэл шүүмжилжсэн. Шүү тэгж болдгоо маа дараахан бай. Ингэдэг. Би харин ч тэр эсрэгээр байна санагддаг. Яагаад гэвэл өөрийнхөө цог хямар өөрөө л болохгүй бол гараад багш маань ч юм уу эсвэл намайг дэмждэг хүн тэр хүнтэй хамт намайг хамжиж байхгүй шүү дээ. Тийм учраас өөрийгөө л одоо тэр хүнтэй гарахад бүх л юмаа бэлтгэхгүй бол болохгүй учраас би яг тийм сэтгэл зүйн хувьд тийм бэлэн юм шиг нэг тийм зүйл гаргацдаг. Тэгээ тэргээрэж болсон бас амны хэлгээс аштай мэлэг гэж ярьдаг те. Тэр зүйл маань биелээ болсон. Тэгээд ер нь бүхчүүдийг одоо энэ дээр ахаад ярихад бүхчүүд ингээл нэг энэ тэнд явхад ч юм уу бие зүү авч явахаас эхлэв ингээл бүхний одоо ингээл одоо энэ спортод өмнөж байсан байна уу, байсан байна уу бүхд хэр одоо сэтгэл зүрхээ гаргасан байна ил байдаг л та. Ингээд нэг олон түмэн дундор явж байхад ингээд бие зүү аваад нэг үг хэлээ зүү аваа явж явахгүй бол бид нар чинь хүнийсийн аман дээр бөмбөгдөхөд бэлэн гэж байна. Яг л бид нар байнга зурагтаар гарч идэг. Байнга шүүмжлэхэд бэлэн юм юу байхгүй. Бит зүйлүүд байгаа байхгүй. Тийм учраас одоо би сүүл одоо ингээд өмнө бол залууч байж одоо юу ч мэд тэр би л барилж л байвал эсвэл би л төрүүлж л байвал одоо бус нь хамаагүй юм шиг. Тийм зүйлүүд надад бол аюух байдаг гэсэн. Сүүлийн үед бол ингээд өөрчлөгдөв юм чинь. Том цол аваад ирэхээр нутаг усныхаа бодсон. Наадмын бэлтгэлд гарахад жишээлбэл би өмнө ингээд наадмын бэлтгэл авахаар бүүн баяртай гараад баахан ууж идэж байгаа бэлтгэлээ ах нартайгаа базааж аваад тэр цаахан амарж аваад наадам лугаа нэг өдөр бараг хэл сурахгүй алгуулчихдаг. Гэсэн чинь том цол аваад ирсэн чинь яасан бэ гэвэл юу идэж уух вүлээ. За дүү нартаа юу өгөх вүлээ. Хаана гарах вүлээ. За байж яах вэ? Өнөөдөр чи манай чинь гурилтай байлуу, будаатай байлуу гэл ингээл бусдын төлөө санаа зовж эхлэх юм зөндөө эхэлдэг. Тэрнээс үүдэл энэ бүх бүхчүүдийнхаа төлөө санаа зовж юм байлээ. Тэгээ ах нарынхаа яриад исэн зүйлийг сүүлд ухаард юм байлээ. Тэгж болохгүй шүү минийхөө. Тэгдэг шүү минийхөө. За чи тэгвэ. За чи арх дар сууваа. За чи хүнтэй хам мөрөөваа болдгоо шүү. Мэддэггүй шүү. Намайг өдөөдөө яах юм бэ гэж дотроо бодоод тагсах. Тэгсэн чинь тэр зүйл чинь энэ Монгол бүх гэдэг ууламжлал энэ өв соёл чинь ерөөсөө л энд хадгалаас тань. Тэгээд одоо би дүүнэртэй баян сахдаг шүү. За ахын дүүнэр хүнтэй мэдлэгтэй эхлээд амаа сайхан угааж байгаарай. Цэвэр сайхан хувц өмсөж байгаарай. Сайхан усандаа орооддаг байгаарай. Бүхчүүдийг зарим хүмүүс энэ заваан ч юм уу эсвэл нэг юм салан задгаа эсвэл нэг юм хээгүү гэж боддог шүү. Үгүй шүү. Өдрийн 3 бэлтгэл хийгээд өдрийн 3 усан.
3 хувц сольж юмсан. Тийм л хүмүүс үү спортын хүмүүс. Тэгээ бидний ах нараас заагаад өгт юм дөө. Хуцаа яаж сольж байгаа. Бэлтгэл дээр хүртэл ирсэн амаа авахаа зогсчод манайхан ч. Бэлтгэлээ хийчихэд амаа авахад амаа зайлчаад тэгээ хүнтэй гараад сайн байна уу хөр бүх хүн чинь сайн байна уу гэж нүдлөө нь харах болдог. Хүнээс эвгүй үнээр үнэртэх тохиолдол зөндөө гарна. Хоолтой хоолгүй тохиолдол гарна. Тэр болгон дээр бүхий нэр хүн болно шүү гэж. Аслангийн одоо саяны яриа залуучууд ерөөсөн маш хэрэгтэй. Энэ зөвхөн дэвжэн дээр ялж ялгах хэрэгтэй биш үү? Өнөөдөр бид нар гудамжинд ч гэсэн өв соёл тээж явж байгаа. Явдаг одоо өв соёлын реклам байгаа даа шүү дээ. Бүгд. Тэгэхээр тэг уусаа үндэсний бүх барилддаг энэ хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Энэ дээдлэх хэрэгтэй. Манай суур багш чиний яриан дээр хэлэхэд манай урлагийн сургуулийн багш 30 хүүхд суугаа байж та нар бүгдөө жүжигчин болохгүй шүү гэж хэлж байгаа хөөх. Тэг чи бүгд төлөвлөлөд жүжигчин болох гээд алнаагаа сууж байгаа юм юу үг юм бэ гэ гайхах. Танаас 3 4 жүжигчин болгож. Тэг бусдны яах юм гэдэг соёлтой зэрэгтэл хилж гэж байгаа хөөх. Тэ? Нөгөө жүжиг үзээд ойлгодог, алгааташдаг, дуу үзээд ингэдэг. Яг тэр шиг Пүрлавгаслага саяны энэ өнцөгийн залуучууд одоо барилдаж байгаа биш. Зүгээр энэ өөрийгөө олохгүй явж залуучууд ерөөсө бүгд л ойлгох хэрэгтэй. Бид нар хийж байгаа зүйлдээ эзэн байх хэрэгтэй. Бид нар нэг талбай дээр очихсаад гудамжинд орлоод их оронч биш л дээ. Яг Пүрлавгийн ярьж байгаа шиг бид нар хийж байгаа зүйлдээ бүгд эзэн болоод өөрийнхөө эргэн тойрныг аягүй сайн хайрлаад хамгаалаад үр хөвгтөө сайн өсгөөд ах ихсээ дээдлээд ингээд явах юм бол энэ нь өөрөө их орон байгаа даа байхгүй тийм үү? Тэгэхээр сая бол маш гоё үнцэг. Одоо бүхэн өргөнд та хэдэн жил гарч барилсан байна? Би ч анх нэгтгэс нэхлээл 16 он гэдэг чинь 18 29 жил юм байна. Барилсан байна тий. Би ч анх бүхэн өргөнд 10 жилийн хүртэл орж ирэл нэг улсын авар чөлөөтэй улсаар орж ирэл ийм орсон чинь бид нар шинэ хар телевизээр хөл бөмбөг нэг шуух шиг үздэг байсан шүү дээ. Тэр шиг ингээл ороод ирсэн чинь амар том зал. Тэрнээс том зал хараагүй юм чи орсон. Хүмүүс нь яриа ингээ шуугаад юу гэж ярьж байгааг нь мэдэхгүй байлаа. Зүгний үүшгэл юм. Нэг ихтэй гараараа гэсэн гараал барилт тогсон чинь шугал дуурал ихсэн. Яхаа шугал дуурч шүү дээ. Яга барилдуулахгүй хүмүүс чи ялагдсан шүү дээ. Гарын үргэлж би ялагдсан байт. Тэгэл орж ирээд ямар амар хэдэм бэ чи гэж чи. Одоо би бүхөөргөнд тэрнээс хойш гэж ярих юм л амьдэрсэн байна л да. Миний одоо ажлын байр, миний ялагдал, миний ялалт, онол бүх юм одоо бүхөөргөнд л болсон байна л да. Гэхдээ барилдаж яхад өрөөлтөөгөө барилдаж яхад эхлээ сурчаад дараа нь ингээд ажиад барилдаж яхад тэр дээр намайг муунж гин үү, магтж гин үү. Мухтж гин энэ миний тэр мөхийг ярьж ш нэрэ тэр мөхийг хийгээгүй штэ би ингээ бодоо явж байгаа. Залуу гудмаар яваал нэг жоохон хоорондоо муудалцах гэж юм өнгөлөж очиж шууд бариад өгсөн. Одоо тийм усаад орж ирээд ямар амар юм бэ чи. Тэр хоёр муудалцах юм бол би дагаад мууд тэрнээс хойш гэж ярих юм амьдэрсэн байна л да. Миний одоо ажлын зааш стандараа цаахан барилдаа үзүүлэх, ард түмнээ сэнгүүлэх гэж очиод өстө өөрөөхөр хуруу хумсаа хууртал барилдаад гар хуруугаа хуулаад хөл гараа бэхтээгээд хараад унтаж чадахгүй ингээд би хаа өвтөөд дөрвөн жингнэ төвч сошиалор муулах болгосон. Хэцүү. Яа. Би энэ хүмүүсийн төлөө ингэж амьдрал авах уу залуу насаа зориулж энэ гар хөрөө хуглуулсан байж тэгээ одоо хүртэл би ингээд унтаж чадахгүй амарч чадахгүй ингээд шөрмөс татаад хөвтж яхад намайг яагаа муулаад байгаа юм бол та би ямар өртөө муулаа гэж залгаж ярихгүй юу? Залгана шүү дээ. Ямар янзын дугаараар залгадаг шүү дээ. Тэгэл тэрийг харах л бас сэтгэл бас ингээл би ингэж л бодоод байдаг байхгүй. Би зүгээр хаа хүртэл үзчихмээр. Тэгээд дараа нь би ярих нүүр бартан хүүхдүүдтэй эсвэл ойр найзаг найзууд харин нөгөө болж чадахгүй руугаа явуулгаа биш үү. Хамтлаа би тэднээс үрчээ барилцаа. Тэгээд би нэг юм л амжилт үзсэн. Гэхдээ би хүн өөрийгөө ингээд үнэлээд дүгнэ шүү дээ. Над зөндөө олон боломж байсан байж таарна шүү дээ. Би тэр бол ингээд алдсан байгаа шүү дээ. Одоо алдаад эсвэл ингээд бэлтгэл буруу зөрүү хийгээд ингээд зөндөө алдаагүй явбал та нарт хэдэн жил байгаа шүү. Илүү ахаад л одоо дараагийн үеэ хойд залгандаа хөрөхт үнд зөвлөгөө өгөхөд бол одоо барилж исэн ч юм уу барилж байгаа хүмүүс одоо илүү ахаад дараа үеэ бэлтгэхэд илүү нэмэр тус болоод байгаа энэ дээр гарч ирэх байхгүй. Тэр одоо миний бодолт болохоор би ингэж бодоод байна. Би ч их тийм сонирм нэг юм бодцохоор буцаад тэрлэгөө ингэх гээд байдаг юм. Тийм учраас эхлээд энэ бодлоо мэл эхлээд аваач. Миний зорилго юу байсан баг? Би анх юу болох гэж ирсэн бэ? Үндэсний бүхэхийн ноён өргөл юу юм?
Энэ зүйлээ бодоод бэлтгэл сургалт хийгээд одоо өнөөдөр хүртэл барилдчихсан чинь би зүгээр л хаа хүртэл одоо заавал ч төрүүлж үзүүрлээд эсвэл одоо ингээд явхосоо илүүтэй олон түмнээ баясгаад би бүхэн гэдгийг олон түмэнд таниулаад ингээд барилдаад ингээд явж байгаа надад үнэхээр югаарч хэлшгүй тийм сайхан зүйл байдаг. Өнөөдөр би ингээд ядарч ийн зүдэрч ийн ингээд тийм ялах шалах юм тэр бүр шууд хай зүгээр л тэр бүх өргөлөө ороод эсвэл тэр ногоо наадан дээр очиод барилдаад нэг давхгүй байсан ч хамаагүй нэг давхын төлөө барилдаад дүүнэр таяа ингээд ярьдаг ш үеийнхэн одоо бойлвол унаадах юм ч одоо бойлоош би яг өөртөө бол би маргааш сайн амжирах гэдэг юм шиг нөгөөдөр л бүр илүү болох гэдэг юм шиг төгсөх гэдэг юм санагдаад байгаа. Тэгэхээр одоо би энийг хайж чадахгүй байх. Тэгээд миний зорилго бол барилдах л байсан. Энэ бүх зүйл төрөөсөө л барилдах л байсан. Миний хоёр дахь зорилго бол барилсны дараах амьдрал биш таарна. Эндээс бүх хүн бол залуугаараа тэтгэврт гардаг. Мэдээж дараагийн амьдрал. Тэрний дараагийн амьдрал би үр хөвгт ингээд зөндөө олон төлөвсөн юм байж таарна. Энэ зүйлээ эхлээд бодчих юм бол холжих гээд байгаа байхгүй надад хувьд. Мэдгүй одоо миний бие бол тэгж болохгүй байх шиг байна. Эхлээд ямар ч юм эннийхээ л төлөө энийг л зүгээр дуусгаж дараагийн юм дээр л дараа очиж. Тийм учраас ингээд өнөөдрийг хүртэл явах та ингээд барилж. Манайхан бол барилдахгүй байгаа гэсэн бэлтгэлээ ингээд зөндөө олон цаахан манай үеийнхэн зөндөө залуучууд байгаа штэ. Наадмаараа сайн барилж чинь манай тий. Би чинь өдөр болгон гараад заална гараад барилдаад дүүнэртэй алуулаад хаяа алцаал ингээд байж л. Гоё юм тий. Бүхэн бол гоё үүргээ ойлгосон бай. Ерөнхийдөө бол тий. Бас нэг үндэсний бүхий усрыг дэж том цолтой хүний үүрэг юм да. Тэр фэнүүдтэй харагдах. Миний ажил бол бүхэл. Тэгэхээр би асан цолтой хүн тэр дээр орчоод зогсох. Бас гоё. 2024 онд чинь бид нар нөгөө альтри спортоор ажиллаад дүгэн тамирчдынхаа нөгөө амжилтыг тэгээ манайх ч одоо нэг 70-аад бүх байна. Амар сум олсон золтой нийс. Тэгээ 70 орчим том байгууллага шүү. Тэгэхэд хамгийн өндөр амжилт Пүрүдог гарчлаа үзүүлсэн. Заалт амхийн барилтаа. Жилээр нь тооцоход. Хамгийн олон даваа цуглуулсан бас Пүрүдог гарчлаа. За тэгээд өнөөдрийн одоо анхны нэвтрүүлэг бүхийн алдар нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэж ирсэн Арсланда цаомод их баярлалаа. За ингээд алдаа дутагдал анхны юм одоо зөндөөл гарах байх. Тэгээ мэрэгэн одоо үзэгчдээс оюундаа тунгаагаад зөвлөгөө өгөөрөө энэ нэвтрүүлэг маань одоо цааш туус ингээд үргэлжлээд явна. Тэгээ анхны юм гэдэг бол бас хэцүү юм байна. Тэгээ цаомоо байсан толд гэхдээ бас энд орж ирсэн чи хийвгүй лээ. Яг нөгөө анх урлагийн үзлэгт орох гэж байгаа юм шиг. Тэр үүдэнд бол их том байсан баг. Энд орж ирээд шууд жижигэрсэн. Ер нь бол яг зүгээр өсгөрөөдөө харцахт ингээд хэлэхэд өсгөрөөдөө харцахын тэр асуултууд их гоё. Яг л одоо бүгчүүдтэй ярилцах хэвээр хүм гэхээр хэн байх вэ гэхээр тийм байхгүй. Магадгүй нэг гоё яруу найрагч их уянгалаад ах асуултууд нь юу орж ирэх вэ? Би одоо бүгчүүдтэй бас юу асуувал гэдэг асуулт. Ер нь бол цаг би бол ганцхан юм бас гэх тийм болох хэвээр юм болдог. Магадгүй телевиз таныг сонгосон байгаа шалтгаан чийл энд суух хэвээр байсан. Өнөөдөр хамгийн анхны дугаард нь бүхийн алдар гэж энэ үнэхээр одоо яг одоо цагийн бүхчүүдээс энэ том алдарт хүрсэн, унсан боссон бүхэл зүйлийг туулсан хамгийн гайхалтай эрхэм бэх юм Пүрүдогыг яалчгүй нэрлэв. Тэгээд нөгөө нэг цагийн уртад үнэн ялдаг гэж тийм ээ. Өнөөдөр Пүрүдогыг хамгийн муухай авиртай бөхөр л эд үед нь л ярьдаг л байсан. Өнөөдөр цагийн уртад Пүрүдогын пенүүд бүр өдрөөс өдөрт нэмэгцээр байгаа. Хамгийн фэнтэй бүх болж эхэлж байна. Одоо бүх үздэг хүмүүс бүгд мэдж байна, хайрлж байна. Тэгэхээр үнж байхын, тууштай байхын зан чанарыг одоо харуулсан тэр зөвхөн бүхийн төвчөн дээр биш, амьдрал дээр, нөхөрлөл дээр бүх зүйл дээр харуулсан хүн бол одоо Пүрүдог гэж бодож байна. Тэгээд үүрэгтэй байгаа хүн учраас бүх бүхчүүд манаас юм байгаасаа тийм. Бүгд юм байгаасаа. Тийм. Тэгээд өсрөөдөө харцахтайгаа ярилцсан суухад сайхан байлаа. Тэгээд үнэхээр чиний тайлбарт дуртай энд байгаа өнөөдрийн нэвтрүүлгийн анхны бас зочноор өргөцсөндөө маш хүрэгтэй дэмжиж хайрлж явдаг сайхан Арслантайгаа сууснаа баяртай байна. Амжилт хүсье. За баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд өсгөрөөдөө гарцсан маань бол одоо бүтээр бол одоо азан дутаж алдарт ороогүй ш. Азтай болоод алдарт орсон бүхчүүд. Манай өсгөрөөдөө гарцсан бол одоо манай алдрын спорт хорооны одоо үндэсний спортын алууны дарга. Одоо бүтээр одоо би одоо багш насжуулагч мэргэжилтэй мессен дээр байдаг. Одоо ийм дарга цэрэг хоёр хүн байна. Тэгээд одоо бүхийн ирэм, бүхийн яриаг ингээд хөөрнөх бас бүр илүү сайхан сонирхолтой байлаа. За одоо манай чочноор одоо надтай хамт одоо энэ нэвтрүүлэгт өргөдөж ирсэн Дурлагийн Арслан цаомоо найздаас их баярлалаа. Бүтээрийн бол одоо яриад ах юм бол одоо энэ нэвтрүүлэг бол одоо бас
ярих хүн тодорхой. Бүтээр бол одоо найз нөхд бүтээрт бол зөндөө олон хүмүүст ярихааргүй тийм олон нууц сайхан зүйлүүд бүтээрт бол зөндөө олон бэ. Тэгээд бас найзыгаа олон түмний нүдэн дээр магтсанд баярлаа. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт өргөж орсондоо баяртай байна. Тэгээд нийт одоо Монголынхаа ахын дүүс монголчуудаа тэгээд одоо Монгол бүхийн босоо заа ямар та бүхний үн мөхөд ивэх болтугай гэж сайхан өрөөлийг өргөё. За хорой. За манай нэвтрүүлэгтээ хамт байж бид бүхнийг үзэн сонирхсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. Thank you.